За, сайн байцгаана уу? Бүгдээрэнд нь үзэж байгаа өдрийн мэндийг хүргэе. In Mind the Ball podcast-ийн маань 3 дахь дугаар ингээд эхэлж байна. 3 дахь дугаарынхаа зочноор Premier Sports Network суугийн одоо тайлбарлагч, хөтлөгч тий сэтгүүлч ихэд л сэтгүүлч тий. Нямбайр ахыгаа урьж оролцууллаа. Явтаж урилга авч цаг зав гаргаж үлдсэйсэн баярлалаа. За өрсөн төс баярлалаа. Одоо маань подкаст яадгүй гэхээр одоо нөгөө нэг MB Talk одоо танай баазар тий. Тэгэл нөгөө нэг Switch Bag маань Switch подкаст явдаг нөгөө дандаа одоо өнөөдөр ярьдаг 7 хоногоо базаж ярьдаг тий. Тэгэнгүүт би болохоор зүгээр хажуугаар нь одоо жишээлбэл зуны амралт дутахгүй эхлэх гэж байгаа учраас урьсан хүмүүстэйгээ ямар сакс үзэж өсөв тий. Эхлэв ямар баг тоглогчд дуртай тий. Тэгэнгүүтлээ хоёулынгийнх нь юу болохоор сэдвч ерөөсө баригдахгүй. Одоо та жишээ нь дэмждэг багтаа ерөөс тэр нь баригдах хоёул хашааж хальж уулна тий. Тэгэхээр за магадгүй нэг дугаар үзээгүй хүмүүс үзчихвэл нөгөө нэг Идрах миний нэг квиз бичлэгэн дээр орж байхдаа хэлсэн байдаг. Нэг бид арай өөр төвшөнд ингэж үзэж байгаа учраас ажил болгож хийдэг учраас жил болгон шинжлэгдэж яадаг. Хард дүүрээд байдаг. Хуучны юмнуудаас яг тий гүйцэл санахгүй байж магадгүй шүү гэдэг нэг би оролцогчтой өмөрж байгаа. Тий ингэж эхлүүллээ. За. Нэмэр хэдэн онд ямар багаар эхэлсэн бэ гэх юм одоо тий ямар тоглогчийг үзэж сакс харж эхэлсэн бэ? За би 4 оноос л баг үзэж гисэн юм да. Тэгэл ер нь анх Lakers-ийн тоглолт, Kobe-гийн тоглолтыг үзээл. Тэгэл 4 оны яг баг юунаас нэгсэн юм байна. Финал, плей-оффоос нь эхэлсэн юм. Тэр үед CCTV 5-аар гардаг байсан баха. Тэгээд 4 оны плей-оффыг үзээл Detroit гэдэг ямар амар баг вэ гэж харж исэн мөртлөө тэгэл Kobe-гийн тоглолт амар таалагдаад тэгэл Lakers-ийн фэн, Kobe-гийн фэн болсон шүү. Одоо ер нь угаасаа үеэрээ тэгж таарна те. Яг л угаасаа тэнд iconic нөгөө лигээсээ ч пүшлэгдэж байгаа шүү. Ер нь бол те. Яг нэг юм дайчин тоглогч ингэж пүшлэгдэж байгаа юм. За яг хөө нүг ихний дугаар дээр манай Bag маань бас Lakers Kobe-гийн фэн орцсон. Тэгмүүд би одоо зүгээр яг хөө подкаст дээр ийм уламжлалт нөгөө хэрвээ гэдэг асуулт тавих гэдэг байхгүй. Хүмүүс бол хөвчлэн хэлгэлдээ спорт хэрвээ гэж хэлж байдаггүй гэдэг. Би бол спортыг үргэлж хэрвээ дагна гэж боддог. Үргэлж юм асуулт явна. Энэ бол яг хөтэ нөгөө фэнүүдийн дунд байнга л яригдана л да. Тий, эрүүл мэтгэлцээ явбал энэ гоё шүү дээ, тий. Ер нь бол тэр гэмтэйг бол тэгч байсан ч гэдэг юм уу, тий. Одоо ядаж нөгөө нэг юм сэтгэлийн шархаа нөхөн гэдэг шиг тий. Тэгэнгүүт Kobe-г Шарлот солиогүй байсан бол гэж бодоод идэх байхгүй би. Тэр багт тэр соёлд яаж уусах байсан бол гэж бодоод идэв. Таны бодлоор өмнө бодож байсан юм Kobe Шарлоттой үлдсэн бол. За яг Шарлот үлдсэн бол тэгж юу гэдэг маш хурдан хугацаанд плей-оффын өндөр амжилттай баг болж одоо юу гэдгийг 96 онд Kobe George ирчингүүтээ 97 оны улирлаас тоглож гэхээр чинь 2000 он гэхэд л шууд ихний аварга авчиж байгаа шүү дээ. Тэнгүүт ч одоо 3 жил тоглол аварга авчиж байгаа. Хэрвээ Шарлот очсон бол Kobe бол өөрийнхөө тоглолтоороо Kobe л байх байсан баг л та. Статистик ч юм уу тэр зүйл нь баг өшөөж өндөр байх байсан байж магадгүй. Зүгээр авраг болох нь өшөө хоошлох байсан баг. 2000 онд хизээч 2001 2 онд авраг авахгүй байсан баг. Тэгэхээр авраг авах нь магадгүй аврагын тоон хамаагүй цөөхөн байх байсан баг. Тэгээд явцдаа одоо Lakers 20 жил тоглосон шиг Шарлот 20 жил тоглоно гэдэг зүйл байхгүй л байсан баг тий. Одоо тийм шазран хүн тэр багийг голох байх ер нь бол тий. Одоо тэр Шарлот ч Hollywood Lakers шиг том одуудыг татаж авчрах баг биш шүү дээ. Тэгэхээр чин тэр том зах зээл, том хот тэр талаасаа бодох юм бол Шарлот Kobe дээр нэмэгдэж од тоглож ирнэ гэдэг бол хэцүү. Шак шиг хэмжээний тоглож ирнэ гэж байхгүй шүү. Тэгэхээр чин Kobe-гийн авраг цол эхний 3 авраглаа Шарлоттой үлдсэн бол байхгүй л байсан байгаа. Статистикаараа бол Kobe-г оноо авалт нөшөө өндөрч байсан байхыг үсэхгүй л дээ. Би зүгээр бодоод байхгүй жоохоо өөр сөргөөр гэх юм уу? Магадгүй за яг Kobe-гийн нөгөө дайчин зам мэдээж байж байгаа шүү дээ. Гэхдээ Шарлот байсан бол Kobe болохгүй байсан байж магадгүй гэдэг үн чинь Илий гэдэг нөгөө дарамт байхгүй байсан бол яг одоо тэр чинь нөгөө Glenn Rice Maistel байна гэсэн үг шүү дээ. Тэгээд нөгөө нэг Шарлот гэдэг нэг юм иймэрхүү баг тий. Тэгэхээр би бол зүгээр Kobe болох. Дунджаас доогуур баг шүү. Тэнгүүд одоо нөгөө нэг Тимак, Vince Iverson-тагаа зэрэгцээл гусч байгаа байсан болов уу гэж бодоод байдаг. Юу н баг тийм баг. Аврагын бүр авраг авахгүй ч байхыг үгүйсэхгүй байхгүй. Хэрвээ Шарлоттой л байгаад байвал
Тэгэхээр Коби Шарлотттой байсан бол 20 жил нэг багтаа үнэнж тоглохгүй байсан баг. Явах л байсан баг. Тэр шазрын зам нь явуулж л таарах байсан баг л та. Та одоо нэг телевизээр цагс тайлбарлаж байгаа он ч хийзээ үлээ. Эхэлсэн он. NBA гэв лүү? Тий. NBA чинь 15 оны 10 сараас. Тэр 16 оны үеэрл. Кобигийн сүүлийн үеэрл биш. Тэгэнгүүт тэндээс ер нь яг Lakers-ийг одоо өмнө нь байсан шиг фэн байха болно гэж байж гэнэ ер нь сонирхолтой. Надад аюу сонирхолтой л да. Одоо чинь би өөрөө тайлбарлаж болно гэсэн үг шүү дээ. Яг бид чи нөгөө яг нөгөө юм чинь нэг дэрэгд ирчгээр сонирхол жоохон буурч тийм бэлээ. Одоо ингээл юу гэдгийг тайлбарлагч биш байсан бол фэн өнцгөөс байсан бол тоглолт толгоныг алгасахгүй үзээл те. Зөвхөн тэр багийнхаа тоглолтыг одоо жишээ нь зөвхөн Lakers-ийн тоглолтыг алгасахгүй үзэж ч юм уу. Тэгээд явах байсан баг. Тэнгүүт чи нөгөө бид чи яг дэрэгд нь ирээд өглөө ажил дээр очих тоглолт гарч ил байдаг. Өдөржингөө тоглолт гарч ил байдаг. Тэгэл нөгөө ажлынхаа шалтгаалангууд чинь нөгөө унших мэдээлэл зэдээл тэгэл нэвтрүүлгээ бэлтгэх гээл мэдээллүүд аавна гингүүд чинь зөвхөн тэр багийг биш нийт NBA-ийн хэмжээнд ингэж одоо судалж модлох шаардлага үүсэнгүүт чинь. Яг нэг багаа тэг дагаж сонирх юу угаасаа буурчт юм бэлээ. Гэтэ яг хөө мэдээж анханаас нь дэмжсэн учраас сэтгэл дотор байж л байдаг. Гэтэ тэрийг хизээч одоо тайлбар дээр ил гаргаж сэтгэл хөдлөл ил гаргах ч юм уу аль болох тэхгүй л хичээд ш. Гэтэ одоо тэгээд өөрийн мэдлэгөө заримдаа гарцдаг ч юм байж байдаг гэж магадгүй л дээ. Тэгээд тэр хэцүүлтэй тий ер нь бол тий. Гэтэ ер нь би яг зүгээр би хувьдаа бол гайгүй л гэж боддог. Нөгөө нэг 16 одоо ингээд тайлбарлаад эхэлж байгаа шүү дээ. Тэр үеэс л ялч угсаа нөгөө нэг бүгдийг харьцаж байгаа. Тэр болтол Кобигийн хажууд ч гэдэг юм уу. Одоо гэмтэлтэй сүүлийн жилүүдэд өөр ер нь тоглогч баг маг руу ингэсэн тал байгаа юу? Байхгүй юм уу? Өстой байхгүй шүү. Өстой байхгүй. Зүгээр яг хөө мэдээж одоо юу гэдгийг өөр нэг гоё хүний хайрыг татсан тоглогч нар байдаг шүү дээ. Derrick Rose ч гэдэг юм уу те. Одоо сүүлийн үед жишээ нь Лукаг дааст байхын л Лукагийн тоглолт жишээ надад аюу таалагддаг. LeBron-ийн тоглолт ч гэсэн. Яг Кобиг зэрэгцэл Кобитой өрсөлдөө тоглолдог байх хүртэл LeBron-ийн тоглолт гэсэн ямар амар эзэрхийг үнэхээр дийлдэхгүй тоглогчд тоглолтын юу н таалагддаг л байсан шүү дээ. Тэгэхээр тиймэрхүү яг нэг гоё сагсан бөмбөгч хүн нэг ийм л хүнийг сагсан бөмбөгч гэж хэлэх бах та гэж бодмоор гоё тоглогч нар Кобигоос гаднаас зөндөө хэд байгаа шүү дээ. Гэтэ яг Lakers Kobe гэдэг тэр зүйл хамгийн номер 1-т нь л байсаар ирсэн л. 12 3 онд ч байж л байна уу те. Яаж доошоо жилүүдэд Роберт Сакреттэй юу гэдгийг одоо нөгөө хин Крис Кэмнийг сэлгэнд хилж байгаа үед ч гэсэн тэгэл хожигдоод байгаа ч гэсэн тэгэл яг хөө тэгж байгаа юу гэдгийг болцсон юм чинь авраг авцсан юм чинь 10 онд 9 онд ингээл авраг авцсан юм чинь гэж бодвол тэгэнгүүт тэр дундуур чинь ингээл баахан уналтууд явж ирсэн аа 20 онд авраг болчихсон гоч. Одоо баг сүүлдээ за 10 жилдээ нэг авраг авчихад бол баг энэ хангалттай болчиход байгаа юм. Миний хувьд бол. Тий. Одоо би ч нөгөө нэг 20 он одоо энэ ковидаас хойш жил мангар урд өнгөрсөн. Тэгэнгүүт 20 он хүртэл 19 он хүртэл би ч спортсын фэн. Тэгэнгүүтлээ удаан авраг аваагүй багууд магууд гэж ярьдаг байсан байхгүй. Тэгвэл энэ хооронд хугацаа мангар хурд өнгөрсөн. Одоо тэгж ярих гингүүд манайх ч авраг аваагүй 12 дахь жил нь явж байгаа байхгүй. 14 онд авч байгаа. Ингээ одоо ингээ 12 дахь жил рүү орж тэгэнгүүт манайх өдөр бол авраг аваагүй удцсан багтаа орж байгаа байхгүй. Тийм шүү дээ. Тий. Тэгэнгүүт Lakers-ийн фэнүүд би ингэж санаад байна. 15 билүү 6 онд ч билүү биш нэг хотоор нутгийн хөлтөлт шиг орнотын хөлт ингээ харж ангуу сошиалаар харж ангуу Lakers-ийн фэнүүд, Kobe-гийн фэнүүд нэг уулзаж нэг ивент хийжсэн нэг амар том ивент хийх шиг болсон гэж санаад байна. Тийм баха. Би тэгтээ тэр нь очиж байгаагүй баха. Kobe ер нь нэг тиймэрхүү юмнуудад нэг очдөг юм аа. Гэхдээ тэгээд яг тэр нөгөө 15 6 он болчингууд ч нөө телевизд ороод тайлбарлагч болчингууд ч тэгээд яг нэг тиймэрхүү юм дээр очиод ахт бас. Тэрний өмнө ер нь Kobe-гийн фэн, Lakers-ийн фэнүүд тэр одоо юм том юм амар тийм том юм бас цөөхөн баха. Яг зохиожсны ганц хоёр юм байдаг гэж магадгүй. Би ер нь их очиж байгаагүй. Тийм ч удаа баг. Финалын тоглолт Монголд хэл үзсэн баг тийм болов. Зүгээр тийм финал 10 оны финалыг хамт цуглаж үздэг ч юм уу. Тиймэрхүү юмнууд болж ирсэн баг. Нэг лонж ч юм уу. Яг нэг тийм том амар ивент. Сүүлд ч нөгөө өргөөд нэг идрах бас нэг амар тоглолт үзүүлээд амар том ивент нэг зохиож ирсэн шүү дээ бас. Iverson кино театрт тий. Iverson. Тэрийг бол би бас Iverson-ийн юм болоо тэрийг бол санаад байна. Тэр мөрний шиг хэмжээний тийм айхтар том юм
яг хөө зохиожсэн гэж магадгүй би бол санахгүй. Одоо 9 10 он хоёрыг бол угаасаа хэлэх бах гэж бодож байна би. Өөрөөр одоо 4 онд үзэж эхэлсэн шүү дээ. Энэ яг 2000-аад онд хамгийн одоо миний үзэж эхлэхгүйс гэсэн үг. Шууд үзээгүй гэсэн. Мэдхийн үед бол мэдчихэж байгаа. Гэтэ хамгийн амттай финал финал юу гэдэг. Хамгийн амттай финал. 9 10 оныг алгасаад гэж байгаа шээ. Одоо мэдээж магадгүй 2000 оноос 2010 он хүртэл гэж бодох юм тийм. 2000-аад он гэсэн. За Lakers-ийн 3 аваргыг хасчих. Эхний 3 жилийн. Тэр 3 чинь угаасаа л эзэрхэг баг байсан учраас. Угаасаа хамгийн амттай финал 4 оны яг финалийн цуврал нь амар хурдан дууссан. Бараг яг үнэндээ бараг шүүртүүлсэн цуврал шүү дээ. 4 оны финал чинь эхний тоглолтод шууд Lakers-ийн талбай дээр Detroit хожиж эхлүүлээл. Хоёр дахь тоглолтын дээр ер нь бараг хожиж явахт Kobe нэг 2-3 секунд дутуухт 3-аас ийж тэнцүүлж нэмэлт цаг гаргаад тэгээд нэмэлт цагт хожиж иж 1-1 болоод тэгэл араас нь 3 дараа л хожиж байгаа шүү дээ. Тэр талаасаа харуул уг намдахгүй юм шиг финал. Тэгвэл Detroit гэдэг яг үүндээ хинэж тооцоонд байгаагүй баг 2 дугаар шатанд өөрсдөө дорн бүстэй мултарчаар хэмжээний New Jersey-тэй 7 тоглолт гарч ирсэн санагдаж байна. Тэгэл New Jersey-г хожоол Indiana бүсийнхаа финалд хожоол финалд бүр 4-1-ээр Lakers-ыг хожицсан. Тэр финал ер нь хамгийн амттай болов гэж бодож байна. Яг сагсан бөмбөгийн одоо яг юу гэдэг зөвхөн нэг баг дэмжиж үзэх биш те. Гой сагсан бөмбөг үздэг, гой хамгаалттай юм сагсан бөмбөг туртай фэнүүдийн хувьд бол тэр их амттай финал болсон. Сайхан ноцолдож судалж байгаа шүү дээ те. Ер нь гэхдээ тэр үеийн сагсныг тийм. Одоо тэр 4 оны Indiana Detroit-ийн бүсийн финал ч гэсэн амар юм болдсон шүү дээ. Хамгийн дээдл нь баг за нэг 84 оноо монол авдаг ч юм уу те. Айл нэг баг нь тэгж жаал ер нь нэг 70 дээр л тоглолт дуусдаг. Амар хамгаалттай хоёр баг тулцсан. Одоо үзэхээр жоохон сонирхол муутай байж магадгүй. Ягаад тэгэхээр одоо чи илүү давталгооны амар өндөр оноо авдаг 100 оноо 110 оноо монол баг хамгийн доод авж байгаа баг авдаг болсон байгаа энэ нөхцөлд бол тэр үедээ бол үнэхээр амар одоо дорн бүсийн тэр финалч тэр NBA-ийн финалч тэр амар л болж байна. Би нөгөө нэг 5 оны финалыг дөнгөж цагс үзэж эхэлж байхдаа нөхөж үзэж байгаа хгүй нэтээс ингээ хайгаад тэгсэн чинь 4-р эхэлж байгаа. Чин бас адилхан шүү дээ. 4-р эхэлж байгаа. 50-50 явж байгаа байхгүй. 4-р эхэлж байгаа шүү дээ. Яг тэр Spurs-ийн сүүлийн авраг авдаг, цомоо авдаг тоглолт чинь баг 79-75 ч үлээ. 77-73 ч үлээ. Тэгж дууссан шүү дээ. Миний хувьд бол одоо яг хүн болгон л өөрлөлтөө би бол хувьдаа тэр сагсыг гэхдээ яг 2000-аад он гэхгүйгээр 2010 орчим 10-аас 14 он ч юм уу тэр хоорондох сагс бол бүр амар гоё гэж бодоод байгаа байхгүй. Тийм яг харахгүй. Зодон байх нь байгаа. Нөгөө сагс хуурж байгаа. Шийдчих үед бол шийдэж байгаа. Чадвар нөшөө нэмэгдсэн. Тэгээ угаасаа одоо ингээд юу гэдгийг нэг 20 он гарснаас хойш сагс үзэж эхэлж байгаа дүүнер маань яг тэр нэг 3 он 2 он моны плей-офф удирдлагын тоглолтуудыг харуул тэр үеийн тоглогчдыг ямар ур чадвар муутай юм бэ гэж харна. Угаасаа 3-ын шидэлт ер нь ховорхон. Тэгээл дундаас барагтай л бол ер нь ихэнх оноонууд аав. Тэгээл бодтой талбайд амар шахаж байгаа л ер нь яг холбогч залж орж ирээл доороо нэг өндөр хүнтэй. Тэрэндээ өгнө тэнчэнээс бүх товтлогоо эхэлнэ. Тэгж явдаг байсан. Тэгэнгүүт бусад тоглогчд нь одоо нэг гарааны 5-ын 3 нь бол ер нь их ур чадвар муутай. Ерөнхийдөө нэг хамгаалтан чиглэсэн 3 хүн. 2 гол хүн л оноо явуулдаг ийм багууд л ихэнх нь байсан баг. Одоо нэг Vince, Timac, Kobe, Iverson дөрвийг чинь бурхны дөрвөн хүү гэх чинь тэр чинь үедээ цойлж маш өндөр ур чадвартай нэг хувьс гэж. Тийм ур чадваргүй байхгүй болно. Одоо тэр онцгой байсан баг. Тэр нэг юм дээр Iverson, Vince Carter хоёрын 1 оны плей-офф байгаа шүү дээ. Сүүлд нөгөө нэг хин Jamal Murray, Donovan Mitchell хоёр статистикуудыг нь давтаад байдаг те. Тэр мэрэл гэхээс биш бусдаар яг ур чадварын үед одоо Iverson амар ур чадвартай бөмбөг эзэмшилт одоо номер 2 гээл те. Өөрөө бол Kyrie номер 1 гэж зүйлэн шүү. Тэнгүүд манай хүний шидэлтийн техник бас сонь шүү те. Тэр үеийн одоо ер нь тоглогчдын за нэг 2000 он гараад за 95-аас 2005 оны хүртэл тэр 10 жил тоглосон тоглогчдын ер нь бөмбөг залж байгаа ч тэр шидэж байгаа ч тэр ер нь л ур чадвар амар муутай шүү дээ. Джон Стоктны харангууд нэг зүгээр маш энгийн байдаг шүү дээ. Тий, залж малж байгаа нэг тийм амар одоогийнх шиг. За одоогийнх биш бүр нэг
тэр 10-аад оны үеийн холбогч нар шиг ч ур чадвар байхгүй шүү дээ тэр тоглогч нарт ч. Юун дээр бизээ юу бодож байгаа мартчих та. Wilt Melt-ийн юунууд сүлээд гарч ирээд байгаа шүү Тий. дээ. Бичлэгүүд аягүй их гарч ирээд байгаа. Тэгэнгүүт нэг юм элгийн юм харагдчихлаа шүү дээ. Гэхдээ одоо тэгэл Wilt-ийнх бол угаасаа ойлгомжтой. Одоо хаа байсан 60 эд он. Тэрнээс хойш Жордны анх орж ирж исэн үед л Жордан бол яалтчгүй бүр бусдаасаа хамаагүй скиллтэй хүн байсан байна. Тэнгүүд чинь яг тэр өөдөөс нь тоглож исэн хүмүүс үнэхээр л амар контакттай хамгаалдаг гэдгээрээ л байснаас биш тоглоцооны ур чадвар нь Жорданы хэмжээнд өрөх ч юм уу тийм тоглогч бараг л байгаагүй шүү. Одоо тоглохоор тэр үед дөхөй гэвэл яг мэдээж талаас хаким л баг. Тий. Тэгмүүд өөр одоо хэцүү юм тий ер нь Жорданы хэмжээнд тийм урд шугамны тоглогч бараг байхгүй шүү дээ. Хуурхан шүү дээ. Амар супер ур чадвар байсан баг Жордан бол. Яг харахгүй л шүтгэхээр угаасаа хүний анхаарал татахаар бас. Лигинч пүүшлэн дээ. Тим үнэ ч одоо пүүшлэхгүй гэж шүү дээ. Коби одоо ер нь анх дэмжиж байхдаа ч анх дэмжихэд бол одоо нэг залуухан гэдэг шиг тийм үед шарлахж исэн үе байгаа Коби Жордны холбор гээл те ингээл номер 2 гээл тэр үеэр ер нь би юу гүү шүү дээ. Гүү юу. Жордны тоглолтыг ч би өөрөө нэг тийм амарч олон юу үзсэн ч тийм бичлэгээр л өөр хойно л үзчихснээс биш одоо тэр 90-ад онд чинь дөнгөж төрж исэн үе тийм чинь яг Жордны эд мандж исэн үе чинь юу сакс гэж баг ойлголж байхгүй юу байсан юм чи. Тэгэхээр Коби л анханасаа надад нэг тийм онцгой санаад яг бүр сүүл арай нэг YouTube хөгжөөд ирсний дараа нэг харьцуулсан бичлэгүүд нэг явдаг байсан шүү дээ. Коби дээр хүмүүс Кобиг тэгж хэлээд тахаар гэж байна. Гүү юу. Би бол сайжруулсан л гэж боддог шүү дээ. Ур чадварыг. Ур чадвар сайжруулсан. Хөдөлгөөнүүдийн бөмбөг эзэмшилт, шидэлтийн техник ч гэдэг юм уу бүх юмыг сайжруулсан юм чинь гэж бодохоор тэгээд гүрээ хуулбарсан нь угаасаа үнэн л юм чинь. Энэ нь бол яг тэр хүний чинь тоглолтыг харж хөдөлгөөний даган дуурайж сүүлдж тэгсэн тэгэл тэр хоёрын харилцаа муу зов гэж хүмүүс ярьдаг гэсэн. Яг үүндээ Кобиг насварсны дараа Жордан ч гэсэн тэгэл хэлжлээ. Шөнийн 3 цагт над руу залгаал хөдөлгөөн асуудаг байсан. Тэр нь ядаргаатай санагддаг байсан ч гэсэн тэгээ одоо бодоход бол яг харахгүй үнэхээр шазруун залуу байсан гэл. Тэгэхээр тэр талаас нь бодохоор угаасаа Коби яг үүндээ тэр хүний хөдөлгөөний даган дуураас үнэн. Гэхдээ өшөө илүү өндөр түвшинд авчиж сайжруулсан гэж боддог болохоор нэг тийм тэр хүмүүс юу гэж хэлэх нь бол хамаагүй санагдаж байна. Онцгой хүмүүс л дээ. Одоо жишээ нь би зүгээр Коби Жордан хоёрын шидэлтийн техникийг жишээ нь харуул амархан санагдаад байдаг байхгүй. Тэсрэл цайтай. Тэгээд ингээд ойрхон зайнаас ингэсгээ шийдчихэж байгаа. Тэгвэл тэрийг тавцсан хүн байхгүй гэдэг шүү дээ. Одоо зүгээр сүүлийн үед хэцүү байсан гэсэн үг шүү дээ. Харин тийм байгаа даа байхгүй. Харахад бол амархан. Тий. Тэгмүүд сүүлийн үед Бүүкрийг хэсэг харьцууллаа. Тэйтүмийг харьцуул. Тань дээр зүгээр Коби шиг юм да гэж бодож байгаа ч юм хүн байгаа юу? Сүүлийн үед бол одоо баг Шэйл бодогдож эхэлж Аа. байна. Шэй ер нь тэр товтлооны нэг эсрэг нэг тоглох ур чадвар, тэр товтлох боломж үүсгэж байгаа чадвар, шидэлтийн мэдрэмж энэ төр бол ер нь Кобитай арай тохиж ирж байна. Тэйтүмийн яг шидэлтийн техник нь бол Кобигоос шал өөр шүү дээ. Яг хөө зарим нэг хөдөлгөөн нь жоохон нэг юм бичлэг дээр адилхан харагдсан юм. Ингэдэг хөдөлгөөнийг бол хинч хийж байгаа шүү дээ. Түүнээс биш яг Тэйтүмийн тоглолтын арга барил Кобитой төстэй гэвэл бас үгүй. Тэйтүм ер нь зодтолдоггүй шүү дээ. Ноцтолж тоглохгүй шүү дээ. Яг хөө Тэйтүм Кобигийн фэн. Гэхдээ яг хөдөлгөөний яг дуурайгаад эсвэл одоо юу гэдэг юм биеийн пропорц тэр юм нь жоохон өөр болохоор өөр харагдаад идэг гэж магадгүй. Жордан Коби хоёр чинь пропорц ерөнхийдөө ойролцоо нурууны өндөр яг адилхан болохоор төстэй харагддаг байсан баг. Тэйтүм ч хамаагүй өндөр хүн болохоор Кобигоос арай өөр харагддаг баг л та. Хөдөлгөөн Бүүкрийг лиг нэг гэсээр пүшлэх гэж үдсээ те. Бүүкр өөрөө яваагүй те. Лавин мавиныг ч гэсэн нөгөө драфтын адилхан сонголт, адилхан дугаартай тоглолтог гэж баахан юм болсон. Тэгээд Коби шиг тийм хөдөлгөөнийг одоо Жордан шиг Коби шиг тийм хөдөлгөөний дуурайж төгс хэмжээнд тавиачна гэж тэрийг баг дахиад өвшөө сайжруулна гэдэг баг боломжгүй байх л та. Одоо дөнгөж Шэйл гэж бодож байгаа юм байна те. Тий одоохондоо. Тэгэхээр одоо ирээдүйд юу болох вэ? Шэй дээр нэг мем саяхан харсан. Зураг дасахаар л энэ нэг юм торгуул шидэж байгаа юм. Яг ч үгүй тэгээд гэтээ яг хаа тэр шүүмжлүүд бол сая бас нэг бичлэг явж лээсэн шүү дээ. Өөрөө ингээл гармаар энэ барьж байгаа талдаа авчдаг ч гэдэг юм уу. Эсвэл угаасаа хөлөө өөрөө ингэж шидэж баг хөнлөв жийж яхад өөрт хамгаалагчд нь алдаа өгсөн гэдэг юм уу. Төвөрлцсөн бичлэгүүд явж лээсэн. Гэтээ нөгөө талаасаа
тэгж алдаа авна гэдэг чинь бас чадвар шүү дээ. Одоо Хардны бас нэг шүүмжилтгэл байсан шүү дээ. Тэрнээс нь болоод лиг 4-ндээ хүртэл өөрчлөлт оруулж лээсэн. Одоо тэгээд шейдер ингээ алдаа үлээгээд байгаа нь лиг яг нэг талаасаа бас пүүшлжил байгаа бах. Гэтэ тэгж пүүшлүүлэхээр хэмжээнд өөрөө супер уур чадвартай л байна шүү дээ. Аа. За Хардан гэсэн чинь би зөвхөн миний бодлол Хардан гэж явдгийг. Хардан хобби хоёрыг хэн илүү товтлооны тоглож. Цэвэр товтлооных цэвэр товтлоод. Зөвхөн товтлоо тоглогчийн хувьд биш те. Товтлооны тоглогч гэвэл. Зөвхөн цэвэр товтлогыг нь бодвол баг Хардан л баг. Ааха. Тэнгүүд энэ дээр би нөгөө Гобигийн VM найзтай аягүй хэрэг. Хардан ч алдаа л авдаг мавдаг. 3-аас шийддэг мэддэг гэх. Тэнгүүд Коби ч гэсэн яг үндэ ер нь яг нөгөө хөлөө ингэдэг юм байж л тест те. Тэр үед л үлээх нь ер нь контактын айраа зөвшөөрчдөг л байсан болохоос шүү. Тэр тийш нэг оны финал дээр одоо Тарин Лүч нь манай хүнийг хязгаарлцдаг шүү дээ. Хязгаарлуулсан хүний шаран дээр л дээгүүр нь алхдаг шүү дээ. Тэр чинь ганцхан удаал баг ганц хоёрхан удаал нэг аргалсан л тэр нэг одоо амар момент болцсон болохоос биш. Яг тэр цувралыг авч үзүү Тарин Лү яг үндэ авирсан нэг амар хамгаалдаг шүү дээ. Тэр Тарин Лүч өмнөх цувралууд дээр ер нь нэх гараагүй дэр байсан юм байна шүү дээ. Тэгээд тэнд эхний нэг үе хоёрдугаар үеийн хагас дээр Айверсныг хамгаалж чадахгүй болоод ирмүүд гарч ирээ. Тэгээд тэр чи Тарин Лүч бүр 1 2 3 гэдэг хамгаалсан тоонуудаа ингэж тоолоо. Одоо тэр чинь нөгөө сүүлд Делодо нэг Стефиг зовоодаг шүү дээ. Тэрэн шиг л гэсэн үг шүү дээ. А тэгтээ ер нь бол Тарин Лү Стефиг Делодо зовоосноос илүү Айверсныг маань зовоосон юм. Бүр зовоосон. Тэгээд чи угаасаа амар контакттай байсан үг. Тэгэд яг тэр хамгаалтын үзэнгүүд одоо үед бол дийлэнхийн алдаа гэж шүү дээ. Алдаа гэж үлээхээр тий. Одоо угаасаа тэр чинь нөгөө нэг хендчекийг хоригдсон юм чи. Гараараа ингэж тулж хамгаалж болохгүй юм чи. Тэгээд одоо бол угаасаа одоо сүүлд нэг ер нь яриа л байдаг шүү дээ. Дээр үеийн тоглогч нар одоо Шак Маки үеийнхэн ч юм уу одоо бидний үеийнхэн одооны залуучуудтай тоглол алан софт мофт гэж би бол тэрэн дээр эргэлзсэн шүү дээ. Аа. Тэрэн дээр юу шийдвэрлэх үү гэвэл аль шүүлтээрээ гэдгээс л болно. Одооны дүрмээр тоглох юм уу? Тэр үеийн чинь дүрмээр тоглох юм уу гэдгээс л болох байх. Яг прайм үеэр нэ тоглоно гэвэл түүнээс биш яг одооны дүрмээр тоглол тэр үеийн чинь тэр хамгаалтууд бүгд алдаа шүү дээ. Харин одоо Шакийн тоглоомнууд ч тал мал нь баг тоглооны алдаа шүү дээ. Болоод хувирчин тий. Тэгэн шүү дээ. Тэгэхээр чин тэр харьцуултыг зүгээр шүүлт нь ямар байх юм гэдгээс л шийдэх хэрэгтэй байна гэж боддог шүү дээ. Түүнээс биш тэр тоглогчт нь нэг ур чадвартай чадваргүйдээ биш. Тэнгүүт чи одооны тоглогчны софт мофт гэдэг энэ чинь лигийнхаа шүүлтэндээ тааруулж л тоглож байгаа шүү. Харин тий. Саяхнаас сагс үзэж байгаа хүмүүс төр одоо бүр болил та наашлуулаад Celtics Lakers-ийн цувралыг үзүүл бүр гайхна үст тий. Бас амар контакт шүү. Газол мазолыг өрөвддөг шүү. Одоо чи 15 жилийн л өмнө шүү. Газолыг харахаар бүр ингээд Celtics-ийн 3 4 тоглогч нар дунд орцсон тий. Тэгээ нөгөө нэг хэцүү юм нь тэр чин эндээ нэг л хүнтэй болчингууд Celtics чинь бөөндөө зодтолддог хүмүүс. Хүмүүс Lakers-с нөгөө Fisher Misher чинь зодтолдохгүй болоод эхэлчихэв. Энэ контакттай амар одооны саксыг үзэж байгаа хүмүүс тэр үеийнхийг үзвэл сүүл яагаад алдаа өгөхгүй байгаа л гээд явах баг. Тоглохоо болгон дээр. Өнөөдөр харин юу яалаа? Дугаар бичиж байгаа өдөр маань улирал сүүлийн тоглолт гэсэн нөгөө нэг Warriors Clippers дээр гоё сакс үзлээ. Бараг үлээгээгүй. Гэхдээ алдаа их гарахын үед бол гарсан талын бараг үлээгээгүй. Тэр чинь плей-оффт бол бэлдэж ин л та шүүгчнэр. Тэ. Ер нь бол тий. Одоо жишээ нь аль нэг хожигдсон плей-инд байх учраас эртхэн бэлдүүлээд нь ш тий. Сүүлийн финал зодтолцсон, гой зодтолцсон финал. Зодтолцсон хүмүүс шууд утгаараа зодтолцсон юм байна. Ноцолцсон нэг гэдэг. Контакттай амар бие хүчний тоглолттой финал гэвлөө. Тий. Одоо миний толгойд буухгүй болохоор асуугаад байгаа юм. Одоо бараг сүүл тэр Celtics Lakers-ийг л баг тэр л баг төө. Яг хоо тэрнээс хойш одоо за 11 оны финалч бас гайг баха. Тэр чинь нөгөө гол тоглогч нь зодтолтгүй юм. Классийнх нь чи юу яг хамгаалдаг гоё баг байсан ч гэсэн ерөнхий багаараа Новицки ч нөгөө эвэр тоглодог. Их тийм гоё чөлөөтэй тоглолт ш тоглохон дээр угаасаа засгажуулагч ч нөгөө 80 Рик Карлайл ч нөгөө 84 оны Бостны драфт Жорданы нэг сонголт тэгээд тэр үеийн Бостон ч нөгөө Free Flow гэдэг юм тоглооны хөлбөр дууддаг. Чөлөөтэй сакс тоглолдог. Өөрөөсөө талбай дээр 5 тамирчин мэдрэмжээрээ тоглолдог гэх юм уу ойлголцож тоглолдог. Тэрий чинь яг 11 оны ер нь тэр даас дээр Рик Карлайл ч ашиглаад тоглооны хөлбөр дуудахгүй тэр 5 тоглогчороо тоглолдог. Тэрний амжилтанд хүрээд авраг болчихсон. Тэгэхээр тэр бол нэг тийм контакттай финал болоог баг.
12 3 он яг Spurs Miami бас байсан байж магадгүй л. Spurs шүү дээ гэдэг утгаараа. Тийм л юм да тий. Түүнээс ш тэрнээс хойш бол ховорхон бохоо. Яг хуу улирлын тоглолт плей-оффтойгоо харьцуулахад финал нь илүү контакттай л болж байгаа л доо. Тий, тийм үү. Гэхдээ тэрнээс хооших ингээд явах тусан контакт ер нь багтай л байсан баг. Юун дээр сайн нөгөө нэг 84 оны драфт гэдэг Rick Carlisle гэл 84 он 96 он хоёрыг харьцуулбал 2003 оныг бол би бүр авах. Энийг бол тусдаа гэж бодож байна би хувьдаа. Та оруулж болно. Энэ гурын яаль нь илүү. Яг нийт амжилттай болсон тоглогчдоор гэвэл баг 2003 он баха. Яг 84 оныхныг одоо Jordan, Hakim гэл тэгээ том нэр гэхэр бас хэцүү болчиход идэг шүү дээ. Гэтэ 84 он ч ингээд 60 дахь хүртэл сонголт хүртлээ тоглогчд нь карьер нь аягүй дайжгүй юм биш үү? Одоо хойгуур сонгогдсон гэхэд тий. Одоо тэр Rick Carlisle чинь бүр юу лээ? 130 эдт сонголт гэдэг шүү дээ. Тэр үед чинь 3 раунд 4 раундтай явдаг байсан. Тэнгүүт ч нөгөө яг багийн тоон арай цөөх одоогийнх шиг 30 байгаагүй шүү дээ. 26 7 баг байсан болов. Тэгэнгүүт чинь 130 дүүр сонголт гэсэн байдаг байхгүй. Тэгэхээр тэр үед тим амар олон тоглож сонгогддог. Гэтэ яг тэднээс хідэн тоглосон гэдэг чинь хэлцээтэй байхгүй. Тэнгүүт тэрнээс хойш одоо 96 мургаан он ч юм бол бас Iverson, Kobe гэл те. Тэгээ бодохоор яг урт удаан хугацаанд тоглосон гэвэл 96 он ч гэсэн бас сайн тоглогчдод зөндөө байгаа шүү дээ. Бүр одоо нөгөө хоёрынхоо хэмжээнд хүрэхгүй ч гэсэн. Жигд нэг багийн нэг рол тоглогч болоо явцсан. 2003 дээр ч гэсэн адилхан. Нөгөө нэг ихний 5-ын нэг нь л фейлцнээс 4 нь бол супер од болсон тий. Тэгээ тэрнээс хооших сонголтууд ч гэсэн одоо баг саяхныг болтол зарим нь хамт тоглож байгаа бол боллоо шүү дээ. LeBron-оос өмнө. Тэгээ бодохоор бас харьцуулахад жоохон хэцүү л юм байна. Ер нь. Тэгээ миний хувьд ингэж харж мардаг тийм. Миний хувьд яг арай нөгөө нэг тоглолтын нэг сүулт үзээд ойрхон гэдгээрээ 3 он л гэж бодод байна. Гэтэ 84 ч бас амар байсан гэж магадгүй. Яг үзээгүй тий. 3 оны финал дээр 2 дахь сонголтоор Мело сонгогдсон эсвэл одоо нэг хэрвээ гэдэг асуулт хатсан. Тэгэх юм бол яг тэр Детройт өөрөө тэгж Мелог Денверийн Мело шиг хэмжээнд ашиглах байсан уу гэдэг бас сонирхолтой л доо. Яг үндэ Дарко Миличчиг одоо фейлцсэн л дээ угаасаа. Гэхдээ яг боломж нь олдоог байх гэж бодод байдаг. Бен Уолс, Рашид Уолс гэсэн хоёр аимшигтай нөхрийн араас чинь тэр жоох хөвч яаж гарч ирэх вэ угаасаа. Тийм шүү дээ. Тий. Мело байсан болвол Тэшон Принц гэдэг тоглогчийн орон зайг эзлээд ороод ирэхийг ч үгүйсэхгүй л байсан баг. Менос бол азалт. Тий. Тэгэхээр яг Мело урт хугацаанд бол амжилттай байх байсан баг. Ямар ч 4 ондоо бол тийг авраг авчихсан шүү дээ. Тий. Асуудалгүй. Тэг миличчүүл авраг болсон юм чинь. Тэгэхээр Мело 4 ондоо авраг болчих байсан баг. Тэгээ тэрнээс хоошоо тэр 5 онд ч гэсэн одоо Spurs бас яагаад ч болж өрнө шүү дээ. Тийм шүү дээ. Тэгэхээр 4 5 он Detroit дарааж төрүүлээд ч юм уу те. Тэгээд хоошоо 6 онд Miami төрүүлэхгүй ч байсан юм билүү бас мэдэхгүй байхгүй. Miami ч сүүлд нэг мэт хэл гарч байна те. Шак маш хэцүү зүйлүүдийн зөвшөөрсөн гэдэг би багийн 2 юм байна гэдгийг тэр үед тэрнэр чинь нэг өөрөө хүлээж аваад гэхдээ би гайхаад байгаа байхгүй. Одоо LeBron бол ингээл байгаа шүү дээ. Тэнгүүд 3 он драфтлагдчаад Wade 6 он дөнгөж 3 дахь жилд гэрээ. 3 жил болчиход байж ич багийн номер 1 болчих Shaq-ийн дээгүүр ингэж гарч ирэл те. Тэгээ ингэж гарч ирсэн гэхээр Wade Kobe руу дөхөд LeBron саад болцсон хоёр нь. Тэгсэн баха. Өөрөө сонголтоо тэгж баг хийсэн баг тийм бах. Тэр Shaq нэг л юмыг тэндээс ойлгосон байх гэж бодод. 4 онд тэгж Kobe-тэй хамт Detroit-д бараг шүүрдүүлээд финалд хожигдоод тэгээ явчихж байгаа шүү дээ. Ер нь бол тэр хоёрын харилцаа тэндээс бас жоохон яаж ихсэн баг. Тэр финалаас угаасаа Kobe чинь тэгээд багийн номер 1 гээд нөгөө хүлэн зөвшөөрүүлэх гээд л байсан үе гэсэн үг шүү дээ. Тэгээд Shaq яваад тэнгуүтэ Shaq ч бас адилхан амар амбицтай хүн чинь. Би тэгвэл өөр багт очиж нэг болно гэдэг ч юм уу те. Тэгж явангуут одоо Shaq чинь 6 он гэдэг чинь 92 оны драфт гэхээр орж ирээд 14 дэх жил нь болцсон байсан биз шүү дээ.
Тэнгүүт шинэ баг дээр очисон чинь 5 онд нь дахиад хожигдчихж байгаа байхгүй. Финалд гарч чадахгүйгээр бүр. Тий. Тэгээ нөгөө Вейдгийн хажууд амар залуу уг нь байгаад идэг. Тэнгүүт тэндээс тэр 2 жилийн бүтлгүүтлээс Шак нэг юм ойлгоол. За. Ер нь энэ залуучууд бол одоо миний цаг үе бол ер нь жоохон унж яваа юм байна гэдгээ тэндээс л ойлгосон баг. Тэгжиж 6 онд тэр үүргээ ухамсарлаад тэр статусаа ойлгоод за Вейд гэдэг залууг угаасаа хүлээн зөвшөөрөх ёстой мэн гэж ойлгосон баг. Тэгээд амжилттай тоглосон баха. Тэгэнгүүт Вейд ч угаасаа ингээ үеийнхнаасаа цойлоод ирчингүүт дараа нь нөгөө Лебронтойгоо нийлчингүүт тэг яалтчгүй. Багээ өөрөө хоёр болохоос аргагүй болчихж байгаа юм л та. Тэгээ өөрийнх нь бас нэг би бэртэл хэмтлийн асуудал зүйл рүүгээ. Тэгээд дээр нь нөгөө хэдийгээ бодвол чинь төрүүлээд юмд хүртсэн авраг болцсон хүн чинь бас нэг хоошоо гიშгэх юм а мэдэн штэ. Юм үтсэн хүн. Тийм, юм үтсэн хүн гэдэг шиг. Одоо Леброн ч авраг авч үзээгүй байсан юм чинь. Тэгээд угаасаа Леброн ч тэр үед ямар амар байлаа. Юу Вейд л байсан юм чинь угаасаа. Тэгэхээр тэрэн дээр Вейд хоошоо гიშгээд тэгээд Вейд дахиж одоо өшөө нэгдүгээр зэрэглэлийн төвшинлөө үнэлэгдэх үнэлэмж нь жоохон буурсан баг. Шаг нөгөө амбицтэй одоо ч амбицээ тавихгүй юм шиг тий. Залуу үе огт хүлэн зөвшөөрөхгүй. Одоо энэ Гобериг бол одоо 50 унтуулахгүй юм шүү дээ. Өө ер нь Стеф Лука гэж хүмжлэг хүн байхгүй. Тий. Яг сүүл цайныг Стеф Лука хоёрыг хүлэн зөвшөөрч байгаа маа гэх юм ярьсан л байлээ. Яг цаанаа яаж байгаа ч тий. Шаг тэр нөгөө бодоод идэх. Солонгорсон өмсгөлтэй хүн шүү дээ. Тий шүү дээ. Одоо амар амбицтай л гээд идэг. Гэтэ өөрт нь нэг тийм юу байгааг юм болов уу? Өөртөө үнцэн байгаагүй маш Celtics чоччих шиг тий. Кливленд чочсон. За яг тэгэл нөгөө тэр хооронд чинь 9-10 онд нөгөө хүн авраг болчоод хамт тоглож исэн хүн авраг болчоод бүр Lakers-ийн бүх цаг үеийн түүхэнд Шакийнхаа дээр гарчаад байдаг. Тэнгүүт чинь тэр үнд чинь бас адилхан. Ер нь нөгөө Lakers чинь яг тэр 9 онд одоо авраг болохоос ч өмнө яг 9 он 8 онд финалдсан. Тэнгүүд Шак угаасаа тэнчнээс дахиад бодож л байгаа байхгүй. За би ч гэсэн адилхан ингээд цахаа зүтгэх боломж байгаа гэж үзэл тэгэл явсан баг. Phoenix тоглосон, Boston, Cleveland юу вэ? Одоо бараг зарим баг нь мартсан биз дээ. Тэнгүүд чинь адилхан л зүтгээд байсан. Тэгээд болж өгөөгүй л дээ. Угаасаа тэгээ багийн хамтрагчтан ч тэр. Гэтэ яг хуу Cleveland бол уг нь бас үзээтэй бүрэлдэхүүн байвал байхаар байсан үе л дээ. Гэтэ Boston гэж нэг амар баг гараад ирсэн болохоор хэцүүцсэн баг л та. Бостонгийн супер баг. Тий. Сүүлд хэн ярьсан байлаа? Бостонгийн супер багийг Рондол ажиллуулсан шүү дээ. Леброн хийсэн биз дээ. Леброн хэлсэн тий. Өөрөө хэлсэн байлаа тий. Тэр ч баг үнэн л дээ. Ер нь бол. Одоо яг тэр үеийн 8 он 9 оны ерөн зүгээр Рондогийн хайлайт гэд баг YouTube дээр үзэгдэл ямар амар ухаантай, ямар амар талбай мэдрэмжтэй, тэгээд холбогч ихэд ямар амар хамгаалттай тий тийм тоглогч байсан юм бэ гэдэг. Рондо бол яхаар үнэхээр IQ бол бусдаасаа толгой өндөр тоглогч. 2 оноо 19 сэтгэргээл амар шүү. Яг уу ганц угаасаа тэгээд сул талгүй хүн гэж байхгүй тэгээд бурхнаас ганц сул тал нь шидэлтийн л жоохон сул болгоцсон юм уу. Тэрийг үнсэн багийнхаа эсрэг нэг гай болгосон шүү дээ. Өөрөө баазар хийгээд тэр нэг 10 оны финал дээр ч гэсэн тоглолт нэг шийдэгч гээдсэн үе тэрнэр Рашид нэг хийгээд араас нь Рондо нэг хийвгүй нэг хөөргөж авч шийж мэддэг. Тэр чинь бас л тийм нөхцөлтэйг л хийж л байгаа байхгүй Рондо. Сэтгэл зүйн. Тий. Тэгэхээр бас л үнэхээр Рондо бол супер холбогч. Бас нэг ойлаа эгэнд хэлсэн шүү дээ. Цагаа хальж болно гэдэг шүү Рондороо хальж байгаа байхгүй. Рондо юу CP юу. Нөгөө одоо тэгээд аваргын бүгжийг хилээд өчөж байгаа гэж бодчих шүү дээ. CP аваргын бүгжгүй Рондо 2 аваргын бүгжтэй. Яг уу урт удаан хугацаанд багийн лидер тоглогч гэдэг утгаар тоглосон гэдгээрээ бол яг Пол байгаа бах. Яг одоо энэ чинь юу энэ жил жишээ нь ямар амар рекорд тогтооч вэ те. Тэглээ. Ингэж олон жил тоглож байгаа хүн байж 82 тоглолтод бүгдэнд үнэлэлгүй тоглосон гэдэг ч юм уу. Тэнгүүд Полын яг тэр лидершип манлайлал бол үнэхээр гайхалтай л та. Гэтэл нэг талаараа бас азгүй тоглогч юм шиг те. Рондо тэгэхэд яг зөв үедээ зөв алхмаа хийгээл авраг цолондоо хүрсэн л байгаа. Гэтэ CP шиг урт удаан хугацаанд юу тийм амар өндөр түвшинд үнэлэгдэж тоглоогүй байж магадгүй л байна. Тэгээд шалгуур нь юу юм гэдгээс л болно л доо бас. Аваргын бүгжийн шалгуур гэж үзэх юм уу?
Эсвэл энэ урт удаан хугацаанд тогтвортой, өндөр амжилттай жил болгон плей-офф тоглосон энэ байдлыг харах юм уу гэдэг шалгуур. Гэдэг чинь бүр том хоёр жишээ байгаа шүү дээ, Тэр чинь тэр талаас нь бодвол Полих чинь бүр амар шүү дээ. Плей-офф баргалж үзүүлж. Аврагын бүгд юм уу урт удаан карьер гэдэг юм уу гэдгийг чинь нэг байгаа. Таны коуч юу хэмжээ юм уу? Үгүй шүү дээ. Үгүй юу. Бисээ зүгээр Рондо дөр тэгж хэлэхэр нь Жордан тэгж ядг юм болов уу гэж боддог. Одоо би бол баг бүх цаг үед гэж хариул Леброныг л гэх бах төө. Ер нь бол хэдийгээр Кобигийн фэн ч гэсэн. Лебронто гэдэг нь өмнө Коби байсан уу? Тий, өмнө нь бол Коби гэж боддог байсан. Одоо тэгэнгүүт яг бол Лекс ирсэндээ ч биш. Ер нь зүгээр Леброны энэ өндөр түвшинд ингэж тоглоо. Тэгээд бусдыгаа ч гэсэн тоглуулад өөрөө ер нь гэмтэлгүй бол Леброн их юу гэдгийг босоо өөр супер одгүйгээр одоо амжилтанд хүрээгүй гэдэг юм шүүмжлүүд байдаг шүү дээ. Гэтэл энэ хүний чинь ингэж урт удаан хугацаанд өндөр түвшинд тоглож байгаа. Тэгээд гаргасан рекорд амжилтанд одоо баг талбайд гараад амьсгалах тоолонд нь рекорд тогтчих шүү дээ. Тэгэхээр чинь бүх цаг үед гэж хариул Леброныг гэж нэрлэх баг. Гэхдээ тэгж байгаа шалтгаан зүгээр яг миний үзчихсэн сакс учраас л тэгээд байгаа. Магадгүй би Жордны үеийг үзсэн болвол арай өөр юм ярих байсан гэж магадгүй л. Гэтэ яг би миний үзснээс гэвэл Леброн л. Таны цуг ажилдаг нэг ах байгаа шүү дээ. Яг үзээд өссөн Жордан руу гээд. Хөөе тэгээд аргагүй шүү дээ. Яг анх тэгэл сакс амар шинтэж саксан бөмбөг гэдэг зүйлийг үзэж эхлэнгүүт чинь тим амар онцгой хүн байгаад гарч. Тэнгүүт одоо Леброны үед, Кобигийн үед бол өрсөлдөө ихтэй үе шүү дээ. Тийм, яалч байхгүй. Тийм, энэ үед энэ хоёр чинь цойлцсон л байгаа таахгүй. Тэгэхээр бас яалч онцгой. Жордны үед бол яг Жордны байрал дээр өрсөлдөх хүн байсан юм. Яг үнэндээ. Хэцүү шүү. Гард гэж хуваагаад Азер Томс Джонс гэхэд байгаа. Дрекслер баг байх байсан юм уу тий. Тэгээд өрсөлдөгч дунд нь манай Эври Джонсон Монс яаж байгаа шүү дээ ер нь. Тий. Тэр том бий хүмүүс тий. Хаким гээл тэгэл том өндөр тоглогч нар Чарлз Баркли ёо. Тий. Тэгэхээр чинь яалч Жордантай байрал дээр нь харьцуулах хүнчгүй л байсан үе шүү дээ. Яг би нэг яг энийг Леброн уу Жордан уу гэж хүн асуул би яг энийг юу байдаг. Хэн өрсөлдөгч нь байсан гэдгийг яадаг. Тэгэнгүүт би бол Карл Мелон Джон Стокт хоёрыг бол үүсгдэг. Энэ хоёр цугтаа удаан тоглосон хүмүүс л гэж ирдэг. Энэ хоёр цугтаа яг өндөр түвшнийг нь мэдээж ойлгомжтой. Гэхдээ энд Стефтэй Данкантай яригдах хэмжээний хүмүүс бол биш. Тийшээ ойртохгүй хүмүүс гэж би боддог. Тэгэнгүүт өрсөлдөгчд нь юм байгаад байгаа. Одоо Жордны карьертаа тулсан финалд тулсан гэх юм уу одоо плей-офф тулсан өрсөлдөгчдөр дундаас та хамгийн амар Мэжик Джонсон. Тий. Ганцаараа тэнгууд доошоо ойртох Мэжик Джонсон гарцсан. Тий. Мэжик Джонсондоо ойртох хүн байхгүй. Даваад гсэн хүмүүс дундаас нь. Тэнгууд Лебронтой өрсөлдөжсэн хүмүүс маш амар шүү дээ. Бүх цаг үеийн шилдэг. Хоббитой ч гэсэн. Тий. Бүх цаг үеийн шилдэг шидэгч. За магадгүй би чи. Бүх цаг үеийн шилдэг PF. Тий. Ингээд Коби бүх цаг үеийн шилдэг төвийн өдөсч гэдэг юм уу тий. Ингээл явчихна. Тэнгүүд таны Кобиг гэх одоо саяхнаас Леброныг болсон байлаа. Коби гэх шалгуур нь юу вэ? Зөвхөн фэн үү эсвэл өөр одоо Кобиг бүх цаг үеийн номер 1 гэх шалгуур уу? Тий. Одоо байсан байж та гэж боддог байсан үе байж та. Тэр үеийн шалгуур нь зүгээр фэн гэдэг утгаар уу? Тэр үед угаасаа Коби аврагын бүгжээр илүү байсан. Одоо ч илүү л дээ. Гэхдээ яалтчгүй л мэдгүй яг фэн гэдэг утгаараа л тэгдэг байсан баг. Гэхдээ Леброн дээр ч гэсэн би одоо яг гарцаагүй одоо Леброн гэ хүлээн зөвшөөрсөн гэдэг юм хувьдаа тийм бас юу л дээ. Байхгүй л дээ. Гэхдээ яалтчгүй Леброныг бол хүлээн зөвшөөрсөн гэсэн үг би бол хувьдаа. Одоо Лекс ирснээс нь хойш биш шүү. Зүгээр л ер нь би 16 онд авраг авахтан л за. Үнэхээр энэ хүн болов гэж хүлээн зөвшөөрсөн. Тэнгүүд Коби гэдэг дээр бол одоо юу гэдэг нь тэр Шак яваал 5 он 6 он гэл нөгөө ганцаараа би чадна гэж нэг нотлох гээд байгаа үе байгаа шүү дээ. Тэнгүүд чинь тэр 6 онд чинь Коби онооны лидер болоод тэгэл яг үнэндээ тэр 6 оны үлрэл нээшээ MVP биш шүү дээ. Кобигийн MVP үлрэл шүү дээ. Ер нь бол баг нь л хойгоор гарцсан байсан шүү. Би бол тэгж боддог. Тэнгүүд за 7 8 он гингүүт нөгөө Леброн ч амар болоод эхэлж байгаа. Амар том өрсөлдөгч Коби бүр илт шууд мэдгэдэггүйц гараад ирэнгүүт Коби 8 оноос эхлээд багийнхныгаа шаардж эхлээд тэгээ солилцоо хийгээд буцаад өндөр түвшинд баг нь гарч ирээд
Тэгээ 9 10 онд авраг авангуут за гэж тэр үед л 10 оны дараа би буцааг үед гэвэл угаасаа л энэ хүн юм байна гэж Кобиг дотроо одоо бодож эхэлсэн гэх юм уу да. 6 онд манай Айверсны ярилцлага гэдэг шүү дээ. 33 оноод дундчилчаад онооны лидер болохгүй нэгэ боддоо. Тийм шүү дээ. Одоо тэр үуч амар Макреди амар. Уг нь. Тэгээ Айверс, Коби. Одоо энэ жил жишээ Шээ чинь 32 оноо л дундчлаа да. Тэгээд онооны лидер болж шүү дээ. Тэнгүүт чинь нэг ер нь ингээ удирлуудыг тэр 10 оноос хойш харангуут за удиралт нэг л тоглогч 32 3 оноо дундчилдаг. Бусд нь нэг 29 28 ч юм уу яваад гэсэн. Тэнгүүт ч тэр 5 4 5 6 мургаан оны үе чинь 3 тоглогч 30-аас дээш оноо дундчилж мунчилдаг үе байсан баг. Кобигийн тэр 6 оны удиралт. Гэхдээ хамгийн гоё нь яг энэ жилийн Шээ шиг 3 шидэлт маш цөөхөн хөтлөө 30-аас дээш оноо дундчилж байсан. Торгуул баг баг. Тийм шүү дээ. Багах шүү тий. Кобигийн дунд шидэлт 6 оны 2 дугаар сар нь гэдэг шүү дээ. Маш муу тоглолоо 32 оноо дундчлаа гэ. Яг ч тэгээд өөр хүн байгаа гэлтэй багтан тогтцох. Тий. Яг ч нь баг 30 товтолдог байсан үе юм чи. Нэг тоглолтод. Тий. Зарим талаараа бодохоор би зүгээр Коби жоо дургу өрөөд идэг. Өөр хүн байхгүй ч болно л та. Яг нь саяхан Лукаг жишээ авч болно. Өөр хүн байхгүй бол ялч өөрөө л тоглох юм байлээ. Үдэж эхэлж байхад бол Коби аюу дургу хэлсэн. Тий, өөрөө л бүгдийг аваад тэгээд. Угаасаа нэг нөгөө хөгжилтэй ч гэмээр юм хэлэх юм бол манай нөгөө лигийн санчрич хүмүүс амар амаал гэдэг шүү дээ. Тэнгүүд би ингээ санчрын ярьж байгаа сонсонгод тэгдэг байсан байхгүй. Өхөөр хийхгүй байгаа юм чинь. Тэснээс өөрөө шийдсэн дээ шүү дээ байхгүй. Тий. Ер нь тийш тий. Чаддаг юм. Тий. Өхөөр наа чи хийхгүй юм чи яах юм би өөрөө шийдсэн дээ шүү дээ байхгүй. Тэр чинь нэг талаараа үнэн шүү дээ. Тийм ээ. Хийж хуурч чадвар байхгүй юм чи тэгэл өөрөө чадж байгаа бол хийх хэрэгтэй. Тий шүү дээ. Өөрийгөө мэдж байгаа би эдрээс илүү бэлтгэж хийж байгаа мэдээж тий. Уур чадвар илүү байгаа. Эдний хажууд энэ шийдснээс би шийдчихвэл хийх магадлал нь илүү гэдгийг мэдж байгаа гэсэн үг шүү дээ. Гэтэ яг хаа багийн спорт учраас тиймэрхүү шүүмжлэлүүд байна л да уус. Тэгэхээр сул багт нь өөрөө хоёр хүний өдөөс шийдсэн бол угаасаа л тэр сагсан бүх талаас бол буруу шийдвэр. Гэтэ тэгэд орцож байгаа юмыг одоо тиймээс яалтаач билээ. Сүүлд Даллас Дончич шиг хараад л Кобиг тэр үеийн Кобиг ойлгож байгаа байхгүй. Далласын бүрэлдэхүүн хэр хэцүү байлаа шүү дээ. Паул гарганы төв мөвтэй тий. Хэцүү бүрэлдэхүүн байлаа шүү дээ. Тэгэл би ч нэг Дончич фэн биш ирнэ. Яг бүх багийн сагс үзэж байгаа учраас өмөрдөг, Дончичиг өмөрдөг. Одоо тэгэл эцсийн үг нь чадж байгаа юм дарга байхгүй л гэдэг үг шүү дээ. Тий. Би сая яг юун дээр тема камер байсан гэдэг дээр асуулт бодож байсан чинь. Тэр сэдв бодож. Би яг тэр үед ер нь Тимаки Кобигоос үнэхээр илүү тоглож байна гэж боддог байсан. Гэтэ Кобигийн фэн бол фэн дээ тий. Гэтэ энэ Тимаки амар тоглож байна гэж боддог байсан. 5 он, 6 он, 7 оны тэр Тимак бол уян хатсан тий. Ер нь тэр үед яг үлрэлийн ингээд статистик тоглолтоор ш тэр Тимак ер нь Кобигоос ер нь илүү хичээл хийдэг байсан үе. Гэтэ яг плей-офф мофт тулахаар азгуудчихэд итгэлээсэн л та. Одоо тэр 4 онд чинь Лекс чинь Хьюстоныг хождог шүү дээ. Тэгээ 4 онд Тимак Хьюстонд очоогүй байсан юм байна. Орландод баг байсан баг. 4 оны плей-оффт Хьюстоныг Лекс хожиж тэгжиж 2 дугаарт нь баг хождог. Эхний шин ч үлээ хождог баг. Тэг санаад. Тимакийн дэр нэг бичлэгүүд эдээс Кобигийн өдөөс гарч ирэхээр ер нь тоглогч нар бүр илүү шазар цутдаг гэсэн. Яг том тоглогч нар бол доогуур тоглогч нар бол айгаад эхэлж байгаа шүү дээ. Одоо тоглогч дээр биш одоо багууд дээр бас харагдаж байгаа шүү дээ. Одоогийн сагсан. Одоо нөгөө сүүлд Legacy эсрэг тоглох болохоор бол дараас нь тоглолт байвал өмнөх тоглолтын дээр нодууд амарчаад Legacy дээр тоглоод байна гэдэг нэг тийм судалгаа гарсан байсан шүү дээ. Тэгжилээ. Legacy дээр тоглож байгаа бол дараас нь тоглолт байвал өмнөх тоглолтод нь заавал амраагаад байна гэдэг тийм юм гарсан шүү дээ. Яг тэрэн шиг том багийн эсрэг юм уу? Том супер од тоглогчийн эсрэг нөгөө лигийн анхаарал яг тэнд ирэх гээд байгаа одод мэдчихэж байгаа шүү дээ. Наад зах нь үндэсний телевизээр гарч шүү дээ. Тэнгүүд тэрэн дээр чинь өөрийгөө харуулъя гэж хүн болгон бодно л таа уус. Леброн сүүлийн бараг 16 оны аврагаас хойшоо яг өмнө нь бол огт нэг ингэж үнж байсан. Сүүл рүүгээ нөгөө нэг ялч нас мас нь ингэж ирсэн үед KD, Kawhi хоёрын өдөөс тоглох хоорол амар болчиход байдаг болчиход байгаа тий. Өмнөх тоглолтод амарч мамраал тий. Тэгэл улирлын тур шийгүү хамгаалтыг яг KD, Kawhi хоёрын өдөөс тийгээд байдаг тий. Яг байрлалын Яанаас эсрэг мэсрэг ч гэсэн бас нэг болсон шүү дээ.
Ер нь яг тэр чинь л тэгээд юу байхгүй. Хаана анхаарал татах юм болчих гээд байна. Тэрлүүл фокуслох гэдэг байгаа байхгүй. Тэр нөгөө супер одууд нь ч өөрөө тэрлүүгөө фокуслог, супер одуудын эсрэг тоглох одууд ч гэсэн за энэний эсрэг л энэ тоглолтын дээр л гэж бодож гарч ирж байгаа байхгүй. Тэгэхээр угаасаа тэгэл тэнд чинь мөнгө эргэлдэж гин, тэнд хүний анхаарал төвлөрж гин. Тэр утгаараа тэгэл бизнес болохоор тэгэл хүний анхаарал татж байгаа юм бол хөшөөрнө шүү дээ. Тэр нэг юуны Showtime Lakers-ийн тухай кино гарсан шүү дээ. Хоёр улирал кино. Та тэрийг үзсэн үү? Эхний улирлыг үзсэн. Сүүлийнх нь үзэж амжаагүй. Яг нэг эхний улирлын эхний улирлыг л үзсэн юм. Багийн яг анх худалдаж авч унж байгаа. Тэгэл Lakers-ийн эхний улирлыг гардаг шүү дээ. Бас доктор Бас. Magic Johnson-ыг авчирч авчираа тий. Тэр киног үзэхээр л тэр үеийн саксны аймрыг улам мэдэр. Нэг талбай уур амьсгал тий. Тэгэл амар зодоонуудын тэр нэг Larry Bird-ийг байдаг лүү гэж нэг нь боож байгаа нөгөөдгөө зохиол өгдөг. Larry Bird-ийг лүү. Larry Bird-ийг хаа. Талбай тэр. Тий. Тэр кинон дээр ч арай гардаг шиг санаад байна л да. Гэтэ ер нь нэг шар Lakers-ийн нэг хэн байлаа. Бостонтой угаасаа ер нь зодтолдох гэж гардаг байсан гэдэг. Кинон дээр бол тэгж гарч ирсэн тийм үү? Яг эвгүүтүүл угаасаа үзэлцсэн. Зодтолдоход бэлэн гардаг байсан гэх. Угаасаа үнэнэлтэй зөндөл зодон болдог л байсан юм чи. Одоо тэр Lakers дээр чи бас нэг яг Lakers-тэй холбоотой нэг харамсалтай юм болдсон шүү дээ. Нөгөө Houston-ы 94 95 онд авраг олгодог Rudy Tomjanovich цэцгажуулагч чинь тухайн тоглогч байхдаа Lakers-т байсан. Тэнгүүт залуудаа Lakers байх үед нь ямар багтаа тоглож исэн байдаг лээ. Нэг амар эвгүй нүүрлүгөө зохиулж унаад. Тэгээд нугасных нь ус алдагдаад аманд нь автаж исэн гэж амжид. Тэгээд ерөнхийдөө тэр хүний сагсан мөнгөний тоглогчийн карьер дуусч исэн байдаг. Тийм амар контакт зүгээр улаанцсан талбай дээр цохоод унгачдаг л чанаадад унгачдаг байсан үйл байсан. Тэгээд Rudy Tomjanovich зодог тайлаад засгажуулагч болж исэн. Тийм түүхтэй байдгийг бэлэн байлээ л дээ. Тэр бичлэгэнч байдгийг. Rudy Tomjanovich яг талбай дээр ингээд цохиулаад унж байгаа бичлэг нь байдаг. Ямар амар юм бэ? Тэнгүүд чинь тэрнээс тэгэл бодох чинь тэгэл нөгөө Detroit-ийн Bad Boys гэдэг чинь угаасаа тэгэл тэрнээс үлдээ. Угаасаа л зодтолдох гэж гарна гэдгээ мэддэг л байсан байна. Одоо хүн тэгж зохиулдаг карьерийг болчихсон тийм. Одоо сошиалороо шүүгдэг. Тэгэж шүү дээ. Шууд NBA-с бандуул шүү дээ. NBA-с ч гэлтгүй ер нь дахиж сагсан мөнгөний талбайд өөр баг авахыг хүсэхгүй шүү дээ. Тийм юм болох юм бол. Кайритээс хэрхийлэл гэж үзэж шүү дээ тэр чинь. Кайритээс үл Nike гэрээгээ буцааж хийх гэж байгаа гэсэн үү? Нэг тийм мэдээ гарцсан л байсан дээ. Үнэн юм бодлоо юм. Одоо Антатай гэрээтэй л байгаа шүү дээ Кайрит чинь. Тэгэхээр тэр гэрээг одоо тэгээд шууд өөрийн мэдээ цуцлаад буцаад Nike дээр очино гэдэг мэдэхгүй яг баталгаажааг болохоор мэдэхгүй л шуумл гарцсан л байлээ. LeBron ч Nike-тагаа насны гэрээ шүү дээ. Тэрбум долларын л гээд байгаа шүү дээ. Тэгээд тэрбумаас их юм уу бага юм мэддэг. Тэр ер нь тийм гэрээний ингээд дэше тоошо байх боломжтой юм уу? Боломжтой бах уу? Зарлагдсанаас өөр гэсэн үг шүү дээ, тий. Тэр чи яг зарлагдсан ч гэж зүгээр яг үнэндээ тэрбум долларыг л байх гэж л хүмүүс таамагладаг шүү дээ. Тийм үү, тий. Албан ёсоор тэрбум долларын гэсэн юм байхгүй шүү дээ. Ер нь энэ пүүсний гэрээнүүд яг энэ том одуудынх бол нэг зарлагддаг шүү дээ. Одоо Durant ч тэр Stephen Under Armour-ын гэрээч тэр одоо яг хийдийг мэдэхгүй шүү дээ. Хэдэн жилийн хийдийг. Яг хоо зарим жил нь бол нэг 10 жил ч гэх юм уу зарлагддаг. Мөнгөнд үнэ нь бол тодорхойгүй байгаа шүү дээ. KD сүүлд л нөгөө нэг Legacy-га ингэсэн гэдэг юм байгуулахаас пүүцэн дээр ярихад гоё юм нь одоо өөрийнхөө нэрийн пүүцийг гаргахтаа Nike дөрөв ингээл хямдхан гармарга гэд гоё уг нь тэр үед айгуу гоё тийм нэг MVP-гээ аваад ярддаг яриа мараа уг нь их хувь нь гоё. Тэгээд бодохоор зүгээр тэр хүн одоо тэр чинь эхлэл нь уг нь ийм гоё хэлж штэ тийм амар гоё nice guy тийм тэгэнгүүтлээ өөрийнх нь хүсэл ер нь биднийхаар байх халттай ч юм уу доо гэж сүлж бит. Тийм штэ. Тэ? Тэр хүн гэтээ KD-ч тэрэн дээр юм боддог. Гэтээ өөрөө амар сошиалэр фэнүүдтэй хэрүүл хийгээд идэв. Тэг тий. Хамгийн гол нь. Тэр нь жоохон. Яг гоо гэтээ би бол зүгээр хувьдаа бодох. За яг тэр мэдээж ингээл сэтгэл зүйчтэй ардаа ингээл багтай маш их мөнгө авдаг юм том тоглогч гэсэндээ зүгээр тийм амар юмыг даана гэдэг бас л. Тэ. NBA-ийн тамирчин байх нэг шалгуур штэ тэр бол. KD тэгээд амьдралаа ингээд одоо хэдэн цагийн хоногийн хэдэн цагийн сагсан мөнгө бүгд хэдэн цагийн гэр бүлтэй гээд ингээд хуваад юмнуудаа хувааж үзнэ гэвэл тэр хүн чи гэр бүлгүй хүүхдгүй эхнэргүй тэнгүүт чинь
ер нь амьдралынхаа хоногийн талын за 8 цагийг унтлаа гэхэд үлдэж байгаа 16 цагийг бараг сагсан бөмбөг зориулдаг байгаа юм байхгүй. KD чи ер нь бол гэр бүл зарцуулах цаг гэж тэр хүнд байхгүй. Зарцуулах шаардлагач байхгүй гэр бүл учраас. Тэнгүүт чинь KD-ийн хувьд угаасаа сошиалаар өөр хийх юм байхгүй юм чинь. Сошиалаар фэнүүттэй хэрэлдээд идэг нь бас тэрнтэй ч холбоотой баг. Гэтэ KD ур чадвар бол хизээч өмнө байгаагүй л тоглогч шүү дээ. Яг 7 онд гэхэд тэр 7 оны 8 оны тэр лигт KD шиг тийм өндөр, тийм амар шидэлттэй, тийм хурдтай тоглогч, скиллтэй тоглогч байгаагүй шүү дээ. Тэрнээс хойш ч гэсэн маш ховорхон гарсан шүү дээ. Одоо хамгийн төхөж очих нь за баг Янас л юм да. Одоо сүүлд яг уу ингээд өндрүүд сайн болоод Tatum ч юм уу тий. Би нэг яг дөнгөж л 25 тал та би чи. Гэтэ нэг нас явж байгаа гэдэг сүүл рүүгээ хүн ер нь яагаад амархан аврага авъя гэж бодож болохгүй. Тийм шүү дээ. Гэж бодож Warriors точсон нь бол нэг буруу шахахыг хүсдэггүй шүү дээ. Тийм аа. Боломж гарлаа шүү дээ. Би цалингаа авчна. Одоо хүсэж исэн цалингаа тий. Тий. Одоо 2 жилийн гэрээгээ хийгээд авчна. Тэгээ авраг болох. Айгүй одоо шанс өндөртөөгөр авраг болох боломжтой баг дээр очих чинь. Тэр талаасаа бодвол зөв шийдвэр шүү дээ. Тэр өөрийнх нь асуудал тий. Хувь хүний сонголт шүү дээ. Тэр чинь. Яг хөө зүгээр фэнүүдэд муухай санагддаг нь угаасаа нөгөө 3-1-дээс эргэн ирж хожигдсон багтаа очиж байгаа байхгүй хамгийн муухай нь фэнүүдэд бол гэтээ тэр хүний сонголт учраас тэгээд солигдож биш тий гэрээ хийгээд чөлөө тагинд болоод очиж байгаа гэдэг ч юм. Тэр талаасаа фэнүүдэд нь угаасаа муухай л да дэмждэг хүнд бол бурууч гэсэн үнцгээс л харна л да. Өмсгөл шатгаалал болж байгаа те. Леброны юуд тавьчихсан. Энд дэр KD ингээл гоё аврага 2 аврага автсан ингээд байж исэн чинь Кавай би өнөөдрхөн ярьжсэн байхгүй. Би ч өөр Spurs фэн чи Кавай өмөрж байгаа шин. 19 оны финалд би зүгээр Кавай Клей хоёрыг KD Клей хоёрыг гинтээгүй ч болоосоо гэж боддог. Миний бодлоор бол тэр хоёр эрүүл байсан ч очихлээсэн гэж. Торонто тийм бах. Ер нь тийм. Тэгээ ер нь тааж санал нэгтгэв те. Би нэг одоо аврага авах багийн юм нэг үнэ гэж байдаг ш те. Одоо тэгмүү тэр чинь ягаад ч юм бөмбөд Газолыг баг үнэгүй шавах авчиж байгаа юм те. Одоо Сиакам бараг л тэр Торонтогийн тэр жил шиг энэ жил тоглож ийн үхээс тэр оронд бол тоглосонгүй те. Кайл Лавригийн бараг сүүлийн оргиж амар байсан. Вамфлит амар байсан. Тэгээ ер нь сэлгээ мэлгээжсэн Торонто. Дэнигэр ингэж утгатай. Тийм ер нь нэг тийм яг нэг гой нэг баг байдаг ш те. Одоо тэр нэг ер нь заа нэг Spurs-ийн гой бүрэлдэхүүн. Тий. За тэрнээс өмнө Dallas-ийн нэг гой бүрэлдэхүүн тий. За тэрнээс өмнө юу гэдгийг тэр Miami-гийн, Detroit-ийн гэдэг ч юм уу нэг тийм яг нэг яг хөө зарим жил фейлдчдэг мөртлөө яг нэг юм нь орцсон үедээ бол ямар ч баг байсан даваад гарчдаг нэг баг байдаг шээ. Яг 19 оны Торонто яг л тийм л баг болцсон байсан. Кавайын тэр плей-оффын онооны дунд чинь нэлийн дээгүүрүүд 2-3 жилүү байдаг шиг санагдав. Үнэхээр бүр зогсоогдчихгүй байсан юм чи угаас автомат. Тэгээ өөрөө эргээд хамгаалчихна. Хамгийн аимшигтай. Тэгэхээр чин одоо энэ жил баг Кавай баг тэр төвшөндөө буцаж ирж шít. Ялангуяа одоо сүүлийн 1 сар бол. Тий. Тийм Кавайг л бид 19 оноос хойш хараагүй шít. Би сүүлийн жилүүдэд байнга жилдээ нэг 2-3 бичин шүү. Эрүүл Кавайд лиг бэлэн биш. Хэвээрээ шүү гэдэг. Тий шít. Тэр чин фэн зүний үүднээс шүү ингэж өмөрөх гэхүү магтах гэхүү KD шиг довтлогоо Батлер шиг хамгаалалт юу Батлераас ч илүү шүү дээ. Тий. Одоо нэг хувь хүн дээр нэр бол Батлер бол миний бодлоор ч ухтаа ер нь ингээ харахад довтлогоо бол ер нь хэцүү гэж дээ. Зодтолчлоо авдаг хүн болгож хамгаалтаар ингэж ингэсэн. Тийм учраас онцлог гэвэл одоо Кавайтай ойрт хамгаалт гэвэл би Дрэнерийн л юм уу та. Дрэнерийн нэг бас өмөрмөрөө тийм гоё. Эн чин бүх цаг үед яригдах хэвээр хүн гэж айгуу гоё өмөр. Одоо ер нь зүгээр яг нэг тийм хоёр талд амар тоглолдог супер од тоглогч нэгт бас ховорхон төрдөн шүү дээ. За Jordan байсан. За Kobe супер од гэдэг байгаа шүү дээ. Супер од шүү. Зүгээр од тоглогч биш. Jordan, Kobe, Duncan. Lebron-ыг нэрлэх ёстой байхгүй юу? Lebron яг үнэндээ шилдэг хамгаалалтын тоглогч авах боломжтой хүн шүү дээ. Тий. Газол мөрөлдсөн л. Тэгээ Kawhi. Тийм.
довтлогоо хамгаалтын нэг ур чадвартай ур чимний тоглогч гэвэл ер нь маш цөөхөн байна. За энэ жил яг уу Шэйг уг нь бас нэрлэх ёстой баг. Шэйн хамгаалт бас мундаг шүү дээ. Ер нь бол яг тоглолтын үзэх юм. Тэнгүүд хүмүүс зүгээр нэг статистик ярил нэг бөмбөг тасалт нэг хаалтч гэхэд тэр чинь хамгаалт гэдэг чинь зөвхөн дээр биш шүү. Тэйтүмийг ч гэсэн нэрлэх ёстой л байхгүй яг. Айгуу гой нуруулаг тоглогчтой хамгаалт цайтай Тэйтүм бол тэр талаасаа харах юм бол яг супер тоглогч нар тэргээрээ ялгардаг байхгүй яг. Ер нь одоо юу гэдгийг зөвхөн довтлооны амар ур чадвартай тоглогч супер гэвэл баг Стеф л баг. Зөвхөн довтлоогоор. Яг хоо Стеф хамгаалдаг л да. Гэтэ яалтчгүй нөгөө нэг биеийн өгөгдлөөсөө болоод жижигдээд идэг болохоос биш. Стеф яалтчгүй хүмүүсийн үнэлгэээс бол хамаагүй л хамгаалт. Тий хамгаалттай байхгүй. Түүнээс биш. Тийм юу гэдгийг таг хамгаалтгүй хүн биш. Кава нэг хамгаалттай довтлоготой дээр одоо цаашаа үргэлжлүүлж авчих юм маань нэг багийнхаа үнийг л Вембаньяма маань л ах шиг байна те. Өөрөөр одоо ер нь яг баталгаатай мэдж байгаа хүн бол байхгүй гоо те. Тэгээ Вембид яалтчгүй дөнгөж 2 дахь жил учраас дутуу юм зөндөө байна. Маш түүхий байлээ. Тий хамгаалтан дээр яг блокууд л хийгээд байгаа болохоос биш мэдрэмжгүй байлээ. Яг ингээд пост өөдөөс нь хүн шахаад тоглол. Одоо тэр Мемфистэй хийсэн би нэг 2 тоглолтын санаж Жарн Жексон бүр алуулдаг байхгүй. Тий. 2 удаа 2 тоглолт дараалаад бүр. Тэгэхээр дутуу байгаа нь тэндээс харагдчихж байгаа байхгүй. Яг ингээд өөдөөс нь хүн өөрөөс нь том биетэй шкаф шиг хүн шахаад ирэхэд биеийн хөгжил дутуу байна. Булчингийн мас дутуу байна. Тэгээ яг ингээд яаж хамгаалах уу гэдэг нэг заавал блоклох гээд биш те хэцүү довтлуулах тэр тал дээр яаж хамгаалах уу гэдэг тэр мэдрэмж жоохон дутуу байна гэдэг зөндөө байна л да. Тэг би яг Мемфистэй 3 дахь тоглолт, улирлын 3 дахь тоглолтын араас билүү дээ. Энэ улирлын манайх Мемфисийн бол хаанч очихгүй мэн гэж хэлчихсэн. Тий, ер нь бол баргааргүй. Яг Жарн Жексон бүр үнэхээр бүр байхгүй болгосон байхгүй ч. Ер нь энэ улирал гоё байгаа хүн тий. Тэгээд манай хүн чинь дургагч хэлэхүү тэгээд яалтч байхгүй. За KD ч зарим дотлохон дээр алчаад ирсэн. Аргагүй юм байл л дээ. Би сэнэ All-Star-аар яваад Жарн Жекснийг хажуугаас нарсан. Үнэхээр амар биет юм билээ. Болчин манай төгчүүд шиг тэгтээ бийтэй. Тэгтээ тэрнээс чи хамаагүй авраг нуруулаг хүн байгаа даа шүү дээ. 2 м 10 үдтэй. Тэгэхээр чин бүр Жарн Жекс ямар амар бийт юм бэ л гэж үз. Тэр All-Star-уу дундаас баг яг үндэ надад бүр пүү гэмээр бийтэй нь баг Жарн Жекс лээс. Мобли зоближ хажууд нь бүр хачин турхаа л. Турхаа. Тагаа ахгүй. Тэгтээ Моблиг өөр тоглогчтой харьцуулбал бас чингээ мас цаастай хүн байгаа даа байхгүй. Тэгсэн чи Жарн Жексон бол үнэхээр онцгой бийт юм билий. Бие хөгжил бол. Арга. Гэхдээ Жарн Жексон тим бэж хийж улиралд 5 мавхан самбар дундчлаад байдаг нь надад амар залхуу тоглогч юм бол гэж бодоод байдаг. Америкийн шигшээд явхтаа шигшээгийн хамгийн бага самбараас авсан чинь Жарн Жексон юм шүү дээ. Тий. Сонин тим бийтэй тим нуруулаг хүн бэж самбарт тэгж нэг тэмцдэггүй юм уу гэж харагдаад идэг ш надаа. Жарн Жексон хамгаалтын мэдрэмж ч айгүй муу харагдаад айгүй халдаа идэг. Хаалт хийждэг болохоос биш. Тэр нөгөө гавуртгартай өндөр тулдаа түүнээс шиг алдаа хийдэг тал дээр бол асуудалтай хүн шүү дээ. Тэр нэг тийм юун дээр та Стефтэй нэг ярилцлага хийсэн тий. Өөрөөр NBA-ийн ямар нэг та чин Ламаркус гинэ. Дэвид Алдричтэй бас ярилцлага хийчихлээ. Дэвид Алдричтэй зүгээр уулзсан. Тийм бол. Зураг л авахулсан. Тэгээд хиний Спурсийн Мемфисийн Джейлен Уэйлстэй нэг ярилцлага хийсэн. Руки жилдээ. Тэр хоёртой л юм уу да. Өөрөөр би таныг зөвл хавар олон хүнтэй ярилцлага хийсэн гэж бодоод байдаг шүү дээ. Өмнө чинь явахдаа тийм ярилцлага хийж байгаагүй. Энэ жил. Тэгэнгүүт одоо нэг хэлээд бас 15 6 оноос хойш ингээд үзэх нэг эмоц ер нь багасчихж байгаа шүү дээ. Тэгэнгүүт Стефтэй ингээд яг зэрэгцээд байж байгаа шүү дээ. Тэр эмоц магадгүй одоо нэг ажиллаа хийж байгаа хүн биш. Нөгөө нэг эмоц дарагдсан биш. Тэр үеэс өөрөөр ингэж уулзсан хүнийхээс арай бага байсан болов уу? Зөвхөн фэний өнцгөөс би All-Star дээр үзэж явж байгаад Стефтэй таарад гараа ирсэн бол юу тий. Яг хажуунаас нь хардсан бол гэж байгаа. Огт ажилтай холбоогүйгээр гэсэн үг шүү дээ. Тэрнээс илүү баяр мэдээж ойлгомжтой тэр нэг амар илүү баярлна. Сэтгэл хөдлөл байгаа л да. Гэхдээ сандрал нь хамаагүй бага байх байсан баг. Хариуцлага. Тий, ажиллаа хийж байгаа учраас хариуцлага алдаа гаргаж болохгүй. Тэнгүүт өөдөөс жишээ нь юу гэдгийг
камер хартсан, гэрэл тавьсан, өөдөөс хүмүүс 2 минут, одоо 1 минут ч дараагийн асуултаа гээд бүр тийм юу өгөөд тэгээд яваад байгаа байхгүй. Тэгээд ярьцлах чи яг тэгж явдаг байхгүй. Одоо би степктөөр хуйлахнаа зогсож байгаа юм шиг боловч эсвэл багдгүй зүгээр хүн төсөөлөхдөө стефийн хоёр зогсоод камер тавиад камертаа энэ гурвал байгаа гэж бодож байгаа боловч битүү хүнд хоёроо зогсож байгаа. Тийм. Тэгэхээр чин тийм нөхцөлд уулзах зүгээр фэний өнцгөөс ингээд стефтэй явж яхад нь юу андагийн гаргах хоёр бол тэнгэр газар шиг ялгаатай л та. Ерөөсөө сандрахгүй байх байсан баг. Тэгж уулзсан бол. Би нэг өнөөдөр ч гэсэн таныг ингэж байгаа хүлээлгэж байгаа шүү дээ. Өмнө нь сандарж мандарж исэн дээр л дөрүүлж ярьж байгаа. Өмнө нэг яах ингээ бүгд ингэ дуудаж нэг манай баасрейд очижсэн тий. Тулгаа амгаа хааги бид нар. Тэрэн дээр амар фейл юм болоод. Тайдыг дуудахдаа би нэг юун дээр заал захиалсан байсан чинь миний буруу заалныхаа урьдчилгааг хийгээгүй. Заал өдрөө тэгээд өмнөх өдөр нь мэдчих واخ. Тэгээд нэг юм сонь зааланд чичсэн. Тэгэнгүүтлээ би сүйс сурдаг байсан. Сэтгүүлч анги байж хата зурлаач ангийнхаа доод дүүгээ ярьсан байсан байхгүй мөнгө. Тэгсэн нөгөөх нь алах болчихсон. Тэгээ би нэг юм хувьдаа зүгээр нэг юм камер авцсан байсан. Тэрийг найзыгаа гуйж яаж байгаа. Тэгээ найз нь мэрэгжлийн хүн биш ингэсэн юм байгаа шүү дээ. Тэгээ за яах вэ? Энийг харгалж бол тэ бичлэг. Би ч орой очиод үзэж байгаа шүү дээ. Нилээн ингэсэн. Нилээн өөрөө фейлдсэн. Гэсэн байж хаад дахиад юу яадаг вэ? Дуу хураасан юугаа үзэж байгаа шүү дээ. Эхлээд ингээд нэг микер юм ярьж хагаад тэр өөрөө бүмбөг ингэх учраас за энэ хавь тавьчвал гайгүй мэн нэг гад тавьдаг байхгүй. Бичлэгэн дээр харж яг та тэрний хажуу цаг гараа бүбэгдэх шүү дээ. Би тэгээ тэрийг бодохгүй өөр газар тавьчих. Би бүр өөлж яасан тэр орой. Ингэж хүмүүсийн цаг зав ингэж авчирчаад тэр чинь баг цаг гараа болсон бах тий. Уг нь айгүй гоё юм төсөөлөд би чинь гэсэн байсан. Уг нь тэр яг бүх юм нь болоо заал нь гоё байгаад гэрэл мэрэлтэй тэгээд камера яг одоо яг зурглаач яг камертайгаа харьцаа сурцсан хүнтэй яг зурглаач камера мэддэг хүнтэй ирсэн мик зикээ те одоо дуу мууга яаж авах уу гэдгээ мэддэг тийм хүнтэй ирсэн тэгээд яатсан бол тэр уг нь аюу дажгүй хөөрхөн контент болчихсон баха. Тэгээд би чинь тэр чинь аюу нэг тийм хизээч гараагүй нэг тийм бичлэг байдгийг. Асуулт даалгавар маалгавар дажгүй шүү дээ тий. Тэр чинь яг нөгөө нэг хуулсан юм ийжлэг юм. Тэгтээ айгүй айтах юм. Уг нь өөрөө бол бодсон. Тэгэл фейлдэл тэгэнгүүтлээ тэр чинь нөгөө нэг үргэлжлүүлж хийх байсан. Тий уг нь тэгж би топынхантай хамтарч хийчихсэн. Тэгээд маш олон хүний одоо итгэл алдж байгаа гэх юм уу? Би тэндээсээ хичээд би топ дээр тагч очиж. Бүр ингээд амар хичээл тэр орой чинь тийм нэг фейл юм болцсон юм аа. Тий. Яг видео жаахан ихтэй дургуулгаж мургуулхаад инглиш тэглээгээ эйгүүлтэй. Тэгэл дуусгаал заа баяртай гэж явсан шүү дээ. Тэгээд така энэ чвар гарахааргүй л багтаа гэж бодож ирсэн угаасаа. Харин тийм бай тэр ёо тэрийг за ярьж санаа амарлаа гэж тэр чинь баг 5-6 жилийн өмнөх юм баг. Энэ хугацаанд бодоод яваад. Угаасаа ковидын ч өмнө үстэй. Тий, ковидын өмнө шүү дээ. 18 9 он л баг тий. Айгуу удаан бодсон байгаа шүү. Тэгэл нэг тийм фейл юм болсон бас. За сайхан санаа амарлаа. Баазрын нөгөө гурван ах маань өцөл бас нэг юм болсон шүү. Одоо баг мартсан бах оо тийм юм хийж ирсэн байгаа ч. Одоо тэр чинь нэг өмсгөл өгчээсэн шүү. Тэгсэд. Одоо тэр надаа нэг вейдийн өмсгөл өгчээсэн шүү. Тэр өмсгөл гэрт байсан баха. Тэг бүгд ямар ч хэлсэн бүгдээр нөгөө талдаа бас хүмүүс нэг хүний урам угалж байгаа нь Жерси зооны тий Жерси зооноос үг нэмэлт гэсэн юм баггүй. Тэгээд вид итгэсэн юмныхан дугаар нь гардаггүй жах шиг. Тэр өмсгөл нь гэрт байгаа. Би ч гэхдээ Жерси зооноос яаж юу нэтгүүлсэн бэ? Эхлээд нөгөө нэг идрээ ахын юун дээр лаунж нээжсэн. Одоо хамтарч байсан мэдхгүй. Гэхдээ тэрэн дээр нэг квиз найд. Тэрэн дээр Бацаа яах, идрээ ах тэгээд девелопын баг ах гэл айгу олон орж ирсэн баг. Тэрэн дээр ингэж юу яагаад айгу олон хүнтэй ингэж харьцаад тэгсэн чинь уг нь Жерси зоных болж шít ингэж явбал бас болж идэм гэж чинь. Тэрэн дээрээс баг яхас чи даггүй юм идвгдүүлээс гээд дуудаад айгу цуг юм их гэсэн чинь нөгөөх нь юм фейл юм байж идэг нацс. Би тэгтээ ингэж утсан баггүй. Дандаа л дурсамж түүх яриад дуусах гэж утсан. Гэтэ энэ нөгөө нэг би миний ч юм уу одоо нэг сонирхол хобби учраас зүгээр энийг л асууч. Та Memphis Golden State хоёрын айл гэж бодож байгаа. Одоо энэ жилийн тий плей-ин бол Warriors хөө? Warriors баха.
Аха. Мемс бол нэг тийм уг нь гоё баг байгаад. Тэгээд нэгдүгээр тасгажуулагчаа халжлаа. Тий. Тэгээд хоёрт яг үүндээ нөгөө нэг баталгаатай. За Жаморонт бол одоо сүүлийн үед ингээ оноо аваад тоглоод байна. Аха. Гайгүй. Тэнгүүд Жарн Жексон гэдэг хүн чи их орон гарan байна. Desmond Bain гэдэг хүн чи их орон гарan байна. Тий. Тэгээд нөгөө үүргийн тоглогчт нь ч гэсэн одоо энэ шин тасгажуулагч байгаа удирдлагуудаар яаж тоглох юм бас мэдэхгүй шүү дээ. Тий. Тэнгүүд итгэл бол угаасаа Warriors дээр л чаана тасгажуулагч нь хэвэндээ Jimmy гэдэг тоглогч байна, Steph гэдэг хүн байна гэхэр чинь угаасаа илүү даваа баг нь Warriors учраас тэ Warriors болов гэж бодчих шүү дээ. Энэ амжилттай яваад байгаа дасгалжуулагч нараа яга халаад байдаг болж юу? Одоосоо багийнхаа багтаа мөнгө тасалбар борлуулж байгаа, мөнгө авчирж байгаа од тоглогчоо явуулах уу, тасгажуулагч явуулах уу гэдэг шийдвэр эслэгээл арай амархны сонгож байгаа шүү дээ. Жаморонтоо тасгажуулагч юу гэсэн тэгээд Жаморонтойгоо авч үлдээл тасгажуулагчаа явуулчлаа гэж л хардлаа шүү. Саяных дээр бол. Аха. Одоо Tyler Jenkins. Nuggets-ийнх дээр. Энэ дээр ч гэсэн Jokic уу Майк Мелон уу гэдэг сонголтын дээр ирээл тэгэл Мелон явчих. Nuggets тийм сонголтын дээр ирсэн байсан гэж юу? Би Угаасаа мэдгүй л юм л да. Jokic ер нь нэг багийнхандаа нэг сэтгэл дундуур болчиход байгаа шүү дээ. Тий. Тэнгүүт чинь тэгээ эздэд нэг тийм юу ирсэн бохоо. Аа. Энэ хүн явуучвал яах бол тэгээ одоо гэрээ өгөх 100 шүү дээ. Jokic бас 2 жилийн том гэрээ сонголт хийх боломж байгаад байгаа. Тэгэхээр тэр мөрнийг үгүй гэчүүл яах вэ маах уу гэл тэгэл супер одоо кэрлэх юм дээр тэгээд угаасаа яг нэг баг жилийн өмнөөс Майк Мелон тэгээд жоохон итгэл алдарсан л байсан юм шиг үлээ л дээ. Өдрөл эхлэхэд л асуудалтай эхэлсэн гэсэн шүү дээ. Аа. Ерөнхий менежертэйгээ муудалцаал яг муудалцаад ч таашин жоохон таарамжгүй үзэл бодол зөрчилдөөл. Нэг нь нөгөө туршлагатай ахмад хүмүүсээ ингэж барьж тоглуулна гэдэг. Нөгөөх нь залуучуудаа хөгжүүлгээд гэдэг ерөнхий менежер. Тэнгүү тэгэл хоорондоо маргалтаал асуудлууд явсаар агаал эцэстээ тэгээ хуйлаа халагдах шүү дээ. Тэгээ Денверийн эзэд ч бас ихээхэ харамч болсон ч үдээ. Мөнгөндөө болвол. Тэгэхээр энэ байгаа ганц одоо кэрлээд ингэж авч үлдсэн дээр гэдэл тэгэл сажуулагч ерөнхий менежер хуйлангийн явуулчих шиг боллоо шүү дээ. Юун дээр одоо би гайхаад байгаа. Одоо энэ улирлаа ингээд баг хайчих чинь гэсэн үг юм уу? Аль аль нь? Гүү ах уу? Дэн рүү? Тийм. Гүү ах уу? Арайч хайна гэж байхгүй байх. Биш ээ, хайна гэдэг нь нөгөө нэг одоо Денверийн юу бол одоо саяхан бол аврах штэ. Тэгэнгүүт тэр зорилго нь бол өөрчлөгдөхгүй байх. Өөрчлөгдөхгүй байх. Би бол яг тэгэхээр Jokic гэдэг хүн чинь өөрөө систем нь. Тэгэхээр Jokic байгаа. За Murray-ийн сая иргэд ирчлээ. Тэгэхэд Денвер аюултай баг хിവэрэ штэ. Дасгажуулагч нь байхгүй болсон шүү. Тэгэхээр дасгажуулагч байхгүй боллоо гэд цоошин систем шууд хэрэгжүүлээд эхэлчих дасгажуулагч ирэхгүй штэ. Байхгүй штэ. Зүгээр туслахаар нь ажиллаж исэн үнэл ахлахын халааг нь авч түр ажлыг хийж байгаа учраас багт юу ч өөрчлөгдөхгүй л гэсэн үг. Яг хөө тэр яг плей-офф дээр нөгөө дасгажуулагчийн тайм авах солилцоо их шийдвэр гаргалтуудын л ялгаа гарна уу гэхээс биш. Багийн тоглолтын арга барилд бол нөлөө гарахгүй штэ. Тэгэхээр Денвер зорилгоо бол өөрчлөөгүй байх юм жилий. Түүнээс хайна гэж бол байхгүй. Jokic-тэй баг ер нь удирлыг плей-оффыг хайна гэж байхгүй. Тэгээ авраг авах зорилгоос би бол одоо зүгээр бодоход ерхий дасгажуулагчийг яг ингэж солиход одоо туслах гарч ирж шээ. Яасан ч миний бодлоод тэр баг доошлох юм шиг санагдаад байгаа байхгүй. Одоо тэр чинь маш олон жил тэр системийг гар доороо удирдах байгаа хүн чинь яг мэдээ туслах тасалжуулагчдаар ерхийгөөс илүү хийдэг юмуд байгаа л да. Гэтэ яг талбай дээр тоглолтын дундуур ингэж мэдрэмжийн үед хийдэг одоо rotation соёлдог тий завсарлага авдаг энэ юмнууд дутчих юм шиг санагдаад байгаа. За нөгөө талаасаа бүр залуу хүн аваад бүр шийдвэр гаргалтанд зөвдчихж магадгүй байхгүй бас. Одоо арай залуу тасгаж байгаа шүү дээ. Дэвид Адлман л. Одоо туслахаа байж аглах болсон юм чинь. Тэнгүүт арай өөрчлөгдөж магадгүй. Одоо хамгийн сүүлийн жишээ тэр 19 оны Торонто шүү дээ. Ник Нерс удирдлийн дундаас эхлүүлээл. Ник Нерс чинь бүтэн удирдал биш лөө. Удирдлийн дундаас санагдаад ах юм. Тэгээд шууд аваад санагдаад байна. Яг нөгөө руки улирлын турш сайн явцдаг тасалжуулагч нар байгаа шүү дээ. Одоо нөгөө нэг одоо л адлуулаад байгаа болохоос типс мипс чи ихний улирлаа 60 хэдэн явуулж лээ. Тий. Тэгээ сайн инжиж ирээдэг гэдэг. Ер нь нэг тийм том өөрчлөлт гарахгүй болохоор би бол нэг яахгүй л гэж бодож шүү дээ. Денверийг бол нэг хайна гэж бол хизээч байхгүй. Зүгээр энэ улирал зүгээр бид нэр тултал явхад
ер нь бол авраг авахд хэцүү гэдгээ өөртөө ч мэдж байгаа байх. Эцэд бол. Тийм юм чинь одоо энэ дасгалжуулагчийг ерөнхий менежерийг болиулчээ. Тэгэл яг хуу хаан хүрнэ тэрдэл хүрнэ үз. Авраг авахд угаасаа хэцүү гэдгээ мэдж байгаа учраас энэ төвчвэсээ авраг авахд хэцүү юм байна. Шинэ хүн одоо туслахын ахлах болгоод ингээ үргэлжлүүлчихэж авраг авахд хэцүү. Гэхдээ ямар ч нэг юм өөрчлөлт үзье гэсэн шийдвэр баг. Түүнээс за одоо болий шууд шинэ юм засгаж бол энийг болиулаад энэ өдрөл ингээд өнгөрцсөн хорвоо гэж орхихгүй байх гэж бодоод. Ер нь бол ганцхан Memphis юу гэж асууя гэснэ. Grizzlies Warriors гэж асууя гэснэ. Юу яа чигээс үргэлжлүүлээд Nuggets багс. Одоо энэ нэг яг гэхдээ би бол одоо жишээ нь одоо Switch-ийн бэгийг ч юм уу таныг ч юм уу одоо цаашдаа оролцох хүмүүсийг сагсуул амьдралын бас нэг том хэсэг шүү. Тэгэнгүүт би бол одоо ийм асуултууд бол нэг асуумааргүй санагдав. Тэрдэггүй хаасаггүй ярьж байгаа. Одоо танаас манус нэг асуумааргүй ухтахгүй бол хаасаггүй яашаа. Базар дээр мэдээж ярина, тоглолтын дээр мэдээж ярина. Тэгэнгүүт одоо нэг ойр дуулцаагүй хүн ч юм уу уулзаад тэр яаж ингээд нэг ингээд асууж байгаа байлгүй дээ. Одоо ялангуяа нэг Корито уулзаж ирсэн. Яагаад хичүү гэдэг би яг үгүй мэдэхгүй шүү дээ. Уг нь Корито уулзаж ирэнгүүл за Кори ирнэ гэж баг хүн болгонд асуусан баг те. Иймэрхүү асуултаас жоохон цааргалаад байт би. Сайн нөгөө нэг юун дээр Ваза гэдэг ах байгаа шүү дээ. Англи явдаг. Би нэг хөлбөмбөгийн юуны үеэр хальт таарсан. Тэгээд зүгээр тэгж асуусан баг. Байж байгаа. Зүгээр хүн болгон танаас ингэж рүүний хэр вэ гэж асууж ийнү гэдгсэн чинь. Йоо яа. Бүгд тэгж асууж байгаа. Гэтэ ингэж асууж ийнү гэж асуусан байхгүй шүү дээ. Тийм өхөө угаасаа л тэгдэх байх. Яг тэр хүмүүсийн буруу биш шүү дээ. Сонирхол асууж байгаа л да. Өөр хүн болго эндээс асууж байгаа даа гэж бодохгүй л байгаа шүү дээ. Аа. Сонирхолтой санагдаж байгаа шүү дээ. Мэдээж бас мэдрэмжийг нь мэдсэн. Та хэд бол бүр дассан уу? Одоо дасцуу. Анх бол хэцүү байсан. Хүн болгоо асууж байгаа шүү дээ. Баг яах вэ хийх үү гээл. Тайлбараа дуусчаад юм мэдэх гээд ажлынхаа урдуур ингээ гараад алхчихсан. Зам дээр машинтай хүн ирсэн. Сая ямар гоё тоглолт болчих юм болч байгаа. Тэр юу нь яах бол гэж асуудаг байхгүй жишээ. Машинтай зүрж байгаа. Тэгэл энийгэл тэгэл гэл нэг зөх хэсний хариултыг өгөөл тэгэл явчихдаг шин. Нэг цааргалаад ах юм байх гайгүй л тий. Яг тэр хүн мэдээж нэг гоё мэдрэмжээр явж байгаа гэсэн үг шүү дээ. Тэр чинь тэгээд бас нэг хүнтэй хуваалцмаар шүү дээ. Тэгээд мэдээж таныг мэдж байгааг мэдж байгаа. Өөрийнхөө бодлыг за тэр хүнийг юм бодож байгаа шүү дээ. Энэ яг тайлбарлагч хүн юу гэж бодож байгаа бол гэж асуумаар л байгаа юм байлгүй дээ л гэж боддог шүү дээ. Тэр чинь тэгэнгүүт өөр хамаа намаагүй ч юм уу аль таньдаг хүнтэй яхад нөгөө хүн сагс мэддэг ч юм уу ч юм уу тий. Таныг сагс мэдж байгааг мэдж байгаа учраас. Тийм учраас асууж байгаа байх гэж бодоод. Энд нэг цааргалаад ургуцаад байх юм байхгүй л тий. Анх бол цааргалдаг маргалдаг байсан юм байхгүй. Анхнаасаа л тэгэл хүн юм асуувал хариултыг хэлчин тэгэл бодлоо хэлчин ч гэдэг юм уу тий. Одоо нэг ийм асуулт байгаа юм. KD дээр түрүү хэлж ирсэн шүү дээ. Энэ сошиал энийг давна гэдэг. Одоо та хэд нь бол бас л их л ялгуулж байгаа хүмүүс шүү дээ тий. Анхнаасаа ч тийм байсан. Ер нь энэ хэр тусдаг юм бэ? Уншдаггүй шүү дээ. Уншдаггүй юу? Яг уу юу гэдэг нэг хүм юм асууцсан комент хариулж мариулдаг ч юм тийм үү гэхээс ингээл алгасаал хараад өнгөрчдөг шүү дээ. Тэгэл одоо тэгж хэллээгээд би тэрэн шиг нь болчихгүй. Тэгж хэллээгээд юу гэдгийг миний авж байгаа цалин багасахгүй. Миний л амьдрал, миний л ажил юм чинь тий. Тэгэл одоо юу гэдгийг бид нар зөвхөн нөгөө хүмүүсийн нүдэн дээр хүмүүсийн чихэнд сонсогддог ч юм уу ийм л байгаад идэг ажил мэргэжлийн онцлогоос болоод тэгж байгаа гэж боддог ш. Түүнээс биш юу гэдэг уг нь хүн зүгээр эрүүл ухаанаар бодвол одоо юу гэдгийг дэлгүүрт юм зараа зогсож байгаа хүн дээр хүн очингуудаа ингэж юм зарахгүй штэ чи юм ийгээдвэл тэр хүн чинь ямар санагдах бол юм зарж байгаа хүн тий. Одоо юу гэдгийг машин такси өрөө явж байгаа хүн дээр машин ингэж барихгүй штэ гэдэг араас нь зорчигч нь юм заагаад яваад байвал тэр жолоочд ямар санагдах бол гэдэг юм. Мэдээж тэр хүн ажиллаа бол яг зөвөр хийж байгаа гэсэн үг шүү дээ тий. Одоо автобус бариад явж байгаа хүнийг юу гэдгийг зорчигч нь чи яаж наад автобусаа бариад байгаа ингэж автобус барьд юм уу? Наадахныхаа оронд чи өөр тэр жолоочийг авчирч жолоод бол молоодгээдээвэл тэр жолоочд ямар санагдах бол тэрнтэй л адилхан шүү дээ. Хүнийг хийж байгаа ажиллаар нь доромжлно гэдэг чинь тэгэл тэр хүний ухамсаргүй байгаа гэж шийдэж шүү дээ. Өөрийг нь жишээ нь юу гэдгийг тэр хүн инженер бол те ажил дээр нь би очингуудаа ингэж инженер ингэж яад юм уу маа тийм үү гэж шүүмжлээд
одоо шүүмжлэх биш бүр доромжлоод Тий. байх юм бол Тий. эсвэл юу гэдгийг тэр хүнийг инженер гэдгийг би мэддэг. Тэнгүүтээ сошиал дээр нь зураг мөргөнд орно. Ийм инженер гэж юу гэдэг юм бэ ингэ бичиж идэвэл тэр хүнд ямар санагдах бол тэрнтэй адилхан шүү дээ. Ер нь бол. Аа. Тэгэхээр зөвхөн бидний нөгөө ажил мэргэжлийн нэг хүмүүс харагдаад байгаагийн л ялгаа нь онцлог нь л тэр болохоор тэгээд тэрэн дээр их одоо ч тоохоо болцсон шүү дээ. Би нөгөө нэг Уншдаг шүү дээ. олон ажил, цагийн ажил хийж үзсэн болохоор би нөгөө миний хамгийн хэцүү хийжсэн ажил машин угаалгах гэдэг байхгүй. Миний хийсэн юм шууд түүнийг нүдэн дээр хийлвэдэг учраас тэр хүнтэй хайцах гэсэн шүү дээ. Би та хэдийн юун дээр нэг надад нэг юм 3 үе байгаа. Би эхлээд бол одоо дөнгөж та тайлбарлаж эхэлж байгаа үеэр те эхний 3 жил мэл орчин байна уу 4 жил ч байна уу жоох хөөхтөхтэй гэдэг ч юм. Бараг л доромжилсан комент болгоны доор явждагсан. Та яд анханасаа юмыг сайн хийдэг байсан юм байсан юм гэлтэй. Ингээд гээд ичнөө нэг өөрөөсөө урахгүй гэдэг шиг. Дараа нэг 2 3 жил битсэн бас их. За ахнараа яагаад юм байна. Ингээл та гэдэг юмнууд бас ихсэн. Сүүлийн хэдэн жил зүгээр ингэж утсан. Бид нар ялалтах, идрээ ах, төмрөө ах гурав хитрхи чихтэй кодлогдсон байна уу гэж утсан зүгээр. Тэгээд түрүү жил мэл битсэн пост бол байгаадах Монголын лиг үзэж явахдаа битсэн. Өөр маш сайн байж тэгээд миний бодлоор бол гэдгийг бичиж байгаа шүү дээ. Тэгээс би нэг дүгнээд идэв юм шиг басаа. Миний бодлоор бол маш сайн байж. Хэдүүлээ яагаад ингэж юм болгоныг ингэж идэв болчихоо. Надад бол тийм 3 үе бол байгаа. Нэг юм цөөхөн дагч тэр нэг юм 10 ч юм уу 20 ч юм уу удаа мэдж байгаа хүмүүс бол байгаа л да. Юм дээр их ингэж ханддаг гэд. Тэр өөрөөсөө бол ураагүй шүү. Би яг нэг юм ингэдэг байсан үе бол мэдж байгаа. Тэгэнгүүт тиймэрхүү шүүмжүүд бол мэдээж авах тэр бол ойлгомжтой шүү дээ. Үгүй шүүмжийг хүмүүс айгуугаа чат матар орж ирээд хэлхий уг нь заавал нэг тийм нийтэд яах гэдэггүй. Нийтэд яахгүйгээр шүүмжүүдийг зүгээр чатаар орж ирээд уг нь тэр чин тийм штэ. Ингэчүүл яадгийн эн чин жоох ингэдэ шүү. Ингүүл цаашдаа яадаг юм аа гэсэн тиймэрхүү шүүмжлүүд чат матар хэлцдэг хүмүүс байдаг штэ. Тэр бол би айгуу гоё баярлаа гэж хэлдэг штэ. Тэгэхгүй тэгээд бусад тэр энэ тентийн группийн постыг тоодог ч шүү дээ. Уншдаг ч гоо бас. Одоо манай групп одоо нэрийн заавал хэлээд явахдаа хамгийн том саксны групп байгаа шүү дээ. Тэр групп маань бол амар юм байлээ те. Тийм бохоо. Одоо ер нь нэг хэсэг бас постуудыг хардаг л өстэй. Одоо бол бүр орхооч байсан дөө. Одоо тэгээд угаасаа Facebook мөгчтэй тэгээд. Ер нь үнэн шүү те. Ер нь айгүй хэцүү болчихлоо шүү. Өөрөө нэг пост оруулал тэр доор нь хүн юм асуувал хариулт тэгсгээл явчихгүй түүнээс явцдаг болчих та одоо түүнээс шүү дээ яал нэг айн саксны групп энэ группт яаж ийн энэ фэнүүдийн группт яаж ийн мааж нэг гэдэг юм одоо баг би одоо Lex-Mex-ийн групп руу ч нэг ордгоо шүү. Та бараг сүүлийн 2 жил би зүгээр худлаа санаж байгаа л хальта нэг мэдээ ингэж гоё оруулалт болчиход байгаа тийм орчуулж бараг 2 жил болсон байна. Айгу яг нэг форматаар тий. Тэрийг ахын евро хаяг руу оруул тэр айгу айтайхан шүү ер нь. Нөгөө нэг бүх юмыг ингэж одоо жишээ таны уншиж байгаа юмнуудыг би бүгдийг нь уншна гэж байхгүй шүү дээ тий. Тэнгүүд тэр дунд чинь нэг орхигдуулсан мэдээ зүйдээ байж идэх байхгүй. Тэгээ айтайхан. Тэгэнгүүт зүгээр үзэж байгаа хүмүүсд одоо full time ажил биш ингээд зүгээр ажиллаа хийж хагаад хажуугаар нь тоглож болж баг маань болж гэж байгаа хүмүүст бол тэр мэдээлэлүүд бол бараг л нэг их очихгүй гол. Тэгэл нөгөө миний тайлбартаа бэлдэж байгаа гэл нэг юу шүү дээ. Энэ бол тиймэрхүү юмнууд уншаал тайлбарын дундуур ярина гэсэн үг. Өөрөө уншаад өнгөрчихгүй. Тэгэл бусдаа хуваалцчихж чинь гэсэн үг байхгүй. Зүгээр байж ахаар гэх. Тиймэрхүү гоё мэдээлэлүүд бас ордгон шүү. Тэр бас хэрэгтэй. Ягаад гэвэл тэр чинь нөгөө нэг зүгээр нэг энгийн төвшин тэр чин сайн тэр чин муу гэдэг нэг одоо нэг фэйсбүүк дээр байдаг хэрүүлээс шал өөр болчих штэ тий.